Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өгтөн соёлын говья зүтгэлцэн зохиолч шүүдэр цэцгэгчийн өрн оролцуулаад байна. Танд өнөөдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За сайхан аварж байна уу та? Сайхан. За эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Баярлалаа. Яг нөгөө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бүх хүн ийм нэвтрүүлэг хийгээд урьж ирэхээр сонирхолтой байлаа. Тэгээ урилгыг минь хүлээж авч хүрэлцээрсэн танд бас чин сэтгэлээсээ талархаж байна. За баярлалаа. Номын тухай ярина гэдэг нь бас надад гоё байсан. Ааха. Нөгөө юун дээр учиртай 3 дээр хэлдэгчнийг хотоос ирсэн гэдэг чинь хоргооноос илүү сонирн байна гэд насалмад болт нь шүү дээ. Яг тэр шиг. Тий, тэгээд саяны хэд хоногт бас таны зохиол хагцшгүй гэдэг романыг уншиж дуслаа. Тэгээд энэ талаараа хоёлаа сайхан сонсогчдоо бас ярилцвал зүгээр болов уу гэж бодож байна. Энэ түүхэн зохиол маань бас бодит явдлаас сэтгэлэн бүтээсэн гэж та дурдсан байсан. Энэ талаараа ярил. Тий. Энэ номын хавцсан дээр нөгөө Чулуун Сүнжтмаа номын 2 гол баатар нь байгаа шүү дээ. Тэгээд тэр сүнжт маань бодит хүний дүр. Яг нэр нь бол хин гэдэг нь бол мэдэхгүй. Би өөрөө сүнжтмаа гэж нэрлсэн. Үйл явдал яг ийм амьдралыг туулсан хүн би нөгөө 1989 онд зөвлөлт толботоос сурах гэж явсан. Эрхүү хотод эрхүүгийн их сургуулийн нөгөө сэтгүүлч ангид сурж байхад манай ангид байсан нэг 2 Елена байсан билээ. Тэгээ нэг жижигэн дөө биетэй цав цагаан юм цасан охин шиг хүрэн өстэй их хөөрхөн охин байдаг гэсэн. Тэгэл нөгөө гадаадын групп гээд нэг тусдаа, Оросуудын групп гээд тусдаа болохоор яг танилцаагүй. Тэг ингээд коридор энэ ингээ манай Орос групп шүү дээ зөөрдөг. Тэгэл нэг хөөрхөн охин энийгэл явж байдаг гэсэн. Тэгээ нэг өдөр би нөгөө трамвайгаар хичээлдээ ирсэн чинь нөгөө трамвайгаа хүлээж агаад хоторцоо. Тэгээд нөгөө Оросуудтай хамт ордог нэг радиогийн онолч илүү нэг тийм хичээлээсэн. Тэрэн дээр яваал орсон чинь бүх одоо хүн суудсан судалтай. Нэг ганцхан охин ганцаараа сууж ин тэр нь нөгөө Елена. Тэр үед нэрийг мэддэггүй байсан. Нөгөө нэг жижигхэн нэг хөөрхөн охин байж ин тэгэл гүйчжэл суугаал. Тэгэл чамаг хин гэдэг ил дугаа байгаа дэлтэй нэг. Тэгсэн чинь харин Елена гэлдэг чинь тэгээд би өстө гоё нэр шүү дээ. Сайхан Елена эдэргээл бас паналтай. Тэгсэн чинь баярлалаа гэснэ. Нэр чамд нэг юм хэлмээр санагдаж байна. Манай эмээ Монгол шүү дээ гэл над руу. Тэгээ манай нөгөө эрхүүгээр дөрөн Боредод. Тэгээд би Боред л юм бах гэж бодоол. Боред юм уу гэсэн чигүй Боред биш. Яг чам шиг Монгол гэлтэхгүй. Тэр ингээл сонирхол угаасаа багш тэр тэндлэх зуршил нэг жоохон шивэр авир хийх мэдхгүй шүү дээ. Тэр нь хөөх тийм үү. Тэгэд өвөө чи Орос үсттэй гэлтгсэн чинь. Тийм манай эмээ нөгөө 37 онд нөхөр нь баривчлагдаад тэгээд танаа монголчуудыг манай энэ Орос руу ачдаг байсан юм билээ. Тэгээд тийм нөгөө танаа юу манай эмээгийн монгол нөхрийг ингээд Орос руу аваад явцсан. Тэгээд эмээ мэдээд хойноос нь уулзах гад зөндөө явсан. Тэгээд олоогүй. Тэгээд хөрхий олж чадахгүй байх байсан баха гэдэг чинь. Тэгэл буцаж яваагүй, буцаж явж чадаагүй. Тэгээд манай өвөө тааралдаад их өрөвцөн одоо тийм монгол залуу хүн эмэгтэй хүн тий ганцаараа тэгээд өвөө ингээд өрөвдөөд тэгээд нэг мэдсэн чинь суудсан юм байлээ. Тэгээ манай аав гарсан. Тэгээд манай эмээ монгол гэд. Тэгэл би тэр үедээ сэтгүүлчээр сурж исэн жоохон 18 тал охин байсан юм чинь тэгээд цаашаа нэг асуугаагүй. Одоо хамгийн их харамсдаг юм эмээ нь одоо яагаад үлдсэн тий. Тэгээд юу хийдэг ямар хүн байсан бол гэд хэрвээ эмээ тэр үед амьд байсан бол очиод уулзаж болох байсан. Ерөөсөө тийм бодоогүй хүүхдээс юм чинь. Тэгтээ тэр түүх мартагдаг юм шиг байна. Тэгээд сүүлд эхлээд би нэг өгүүлэл өгсөн яг энэ сэдвэр. Тэгээд арамаан бичхэн зүгээр юм байна гэд манай нөхөр ч гэсэн чи тийм гоё түүхийг тийм гайхалтай юм бихтэй ингээд тэр хэцүү аимшигын үед би одоо ч Орос явахаас эвгүй штэ тэгж ах чинь 37 онд тийм эмэгтэй гав ганцаараа залуухан л хүн байсан байж таараа тийм жоох охин ингээд явж исэн гэхээр чи тэр зохиолыг өгүүлэг болгож алаадах те яадгийн арамаан болгооч гэл тэгэл би 2017 онд хаа гэдэг арамаан болгож битсэн. Тэгээд сүнжтмээ бол бодит дүр. Тэгтээ нэг сонирхолтой нь сүүлд нөгөө арчилсан намаас нэг гадаад харилцааны сайд байсан Шүхүртэй алтан гэрэл гэдэг нэг хүн байсан. Эренчингойн одоо зээ хүргэн
буюу одоо Эрдэнэчингуайн зээ цалман гэдэг нөгөө ардын жүжигчин төвлөлдөр хуурч цалман их чинь нөхөрөхгүй юу? Их гоё гэр бүл. Тэгээ манай нөхөртөө нөгөө тэр алтан гэрэлгоо бас их татна. Тэгээ нэг удаа нэг юм яриад сууж ирсэн танаа ихнэр их сонирхолтой түүхээр зохиолгдсон юм гэж сонссон. Тэгээ манай эмээгийн түүх бас айгүй төстэй штэ. Манай эмээ манж байсан ингэ тэгснэ бүр 20-од онд юм уу нилээ эрт юм шиг байгаа. Бас баригдсан. Нөхөр нь нэг бодоо энэ чинь бас эрт баригдчихсэн шүү дээ. Тэгээд нөхрөө хайгаад тэр үед хүрээнд байсан Америкийн гэлөө нэг худалдаачны жижигхэн хувийн онгоцонд бүх алтаа өгöd Орос руу нисчихсэн гэсэн. Бүр гайхалтай байц тий. Нөхөр бол Монгол. Тэгээд ерөөсөө манай эмэгтэйч үд чинь тийм л юм байлаа шүү дээ гэд ярьжсэн гэсэн. Тэгээд тэр чис та бүр том сэхэтэн штэ бас сонсц юм уу гэж би тэгжсэн аахгүй. Тэгээд өстө бүр онгоцоор ниссэн миний сүнжт маа юу ч биш юм байна гэдэг. Тэгжл битсэн зохиолтой. Тийм маш сайхан зохиол байсан. Тэгээд чулууны дүр нь. Чулуун нь бол яг хөө тэгэл тэр нөхөр баригдсныг бодоход мэдээж эрэг жирийн хүмүүсийг цөөхөн барьсан л да. Одоо ёстой тоог үүсэхгүй бол нэг малчин барьж исэн болохоос биш. Ерөөсөө л хамгийн нөгөө нөлөө бүхий цол хэрэмтэй ламнар том толгой шарп ядал гэдэг байсан шүү дээ. Бид нарын багад тийм ламнар тэгээд ерөөсөө алтан ургийн бүх ноёд түшмлүүд тэгээд ийм сэхэтнүүдийг барьж исэн. Цэргийнхэн бас нэлээд баригдсан. Тийм болохоор би бодож байгаа л юу идэг хүн байсан байж болох уу. Тэгээд нөгөө хил сэргийнхэн шалтгааныг бас бодохгүй юу. Тэгсэн чинь халахын сумын эрэг гээд тэр зүүн хил дээр байсан нэг хэсэг нутгийг нэг хэсэг нөгөө Японууд Манжгаа улс гэдэг нэг тоглоомын улс байгуулад манай нутгаас авцсан 34 5-нд. Тэгээд нутгаа буцааж авах гээд нөгөө халахын сумын хилцээр гэд хийжсэн. Тэрэнд оролцсон бүх хүн 37 онд хамгийн түрүүн хоморглон Япон тагнуул гэд баривчлагдсан байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хэрэгтэй холбож бичээгээд тэгээ ер нь нэг хөөрхөн хүүхнийг авах гад нөхрийг барьцсан гэдэг тийм гин зохиомжиж болохгүй санагдсан надад бол. Ер нь ихэнх нь гэж тэр аяараа комментарийн нууц тушаалаар барьжсэн юу н тэр хөөрхөн ихнэр авахтай тий. Тийм болохоор би чулууныг тийм хилийн цэргийн офицер байхаар бичсэн. Тэгэхээр 37-ны тэр цаг үе бол маш хүнд цаг үе байсан юм шиг юм. Монголын сор болсон залуучуудыг бас тий тэр хэлс хэрэгээр одоо хорж исэн. Тэгэл одоо хятсан тий. Тэгэл одоо энэ Сүнждбан битийн маш олон одоо ихнэрүүд одоо ингэж ганц бие хоцорч исэн. Тэрэн дундаас бас Монгол эмэгтэй хүний бас зүрх гаргаж бас хил дамнан одоо нөхрийнхээ ардаас зүтгэж явж яах гэхээр бас агуу тавих юм санагдсан шүү. Харин тийм би тэр Еленагийн эмээгийн одоо яг түүхийг яриулсан бол гэтээ ач охин тэгэл хэсэгхэн зур ярихад л яг нөхрөө хайгал явсан байгаа байхгүй. Тэгэл цаашаа бадсан. Тэгээд алтан гэрэлгоо яриаг бас сонсч ол бүр онгоц хүртэл хөлслөөд одоогийн бид нар ялангуяа нөгөө та нар ч бас гайг баха энэ үеийн хүмүүс би чин социализмын үед 18 хүрсэн. Тэгээ бидний үед бол энэ хилмигдэл гэдэл зөөлхөн л нэрлэлсэн болохоос одоо бол хядлага гэж штэ их хядлага. Тэгээ дээрэс нь тэр өнгөрсөн түүх тэр ноёд баяд гэдгийг ингээд хамгийн муухайгаар үзүүлжсэн болохоос тэгээд бүр манж гаралтай тийм хүрээний баян өнгөсөн. Тэгээд эр нөхрийнхөө төлөө тэгэл онгоц хүртэл хөлслөөл бүх алтаа өгжсэн гэдэг бол бүхэл цаг үед тэр хайр тэр эмэгтэй хүний хайр хамгийн их тийм чиг шулуун байт юм шиг байгаа. Ер нь их зохиол тэгж үзүүлдэг штэ. Тийм тэгэл нөгөө төргэний үе анхны хайр гэдэг туужд ч гэсэн аав нь хүүдээ эмэгтэй хүний хайраас л болгоомжилж яваарай. Яагаад гэвэл бүр үнэхээр тэр чигтээ үнэнч байдаг ихэнх эмэгтэй. Тэгээд тэр нь ингээд сайхан талаасаа бол ингэж л цаг үеийн шуургыг сүржсэн байна гэж харуулъя гэж батсан. Тийм зохиол. Тэгэхээр яг энэ зохиолоос нийт уншигчд маань яагаад гэвэл одоо чин үнийн хайр дээр нь зөм бэлэгтэй одоо дөнгөж одоо тэр хөдөөний тугалчин охин байгаль ихтлэгтэй яаж харилцдаг байсан, тэр өөрийнхөө мэдрэмжийг яаж дагаж явдаг байсан, тэр нь ирээдүйд амьдралд нь яг өөрийн одоо хүссэн хүнтэйгээ одоо яаж холбож байгаа те энэ бүх зөв мэдрэмж нь надад бас их таалагдсан л да. Таны өмнө бас жаргаа коуч багш гээд одоо нэлээд алдартай л да. Жаргаа багш орж хахад ярьж исэн. Одоо үед бол ингээд хүмүүсийн зөв мэдрэмж гэдэг юм аяраас ингээд их
асарсан байна. Энэ бол ерөөсөө хүн байхын хамгийн гол юм гэд ярьжсэн л да. Энтэй бас холбогдчихсан. Харин одоо юм олон талтай л да. Яг хуу Монголын хуучин уламжлалаар бол эрэгтэй хүн хүртэл толгой мэдэж баг ихнэр авч чадахгүй. Аав ээж нөө тэдний охин сайн нөгөө жил босон чамтай таарч байна. Удам сайтай ингэ тэгэл хөрхий ер нь дэлхийд даяар 20 дугаар зуунаас өмнө нөгөө өөрөө гэрлэлтийн ирэхгүйсэн гэж байгаа байхгүй юу? Ингээл зэрэг зэндаа бүх юм арал. Тэгэд 20 дугаар зууны эхнээс ахуулаад ер нь ингээл өөрийнхөө хайртай хүнийг одоо тэр зам мэдрэмж хайр дурлалаараа гэрэлдэг болж эхэлсэн байгаа. Тэгээд Монголд бол Сүхбаатар Жанжин Янжмаа хоёр бас тэгж суусан гэдэм билээ. Би Янжмаагийн намтрыг судлаад нөгөө Ялагсад гэдэг номд бичижсэн. Тэгээ Янжмаагийн чинь бас нэг хөрөнгө чинээтэй хүнд богтолцсон бүр. Тэгээд өөрөө оргож цухтаад өвөөгэнд очиж байжгаад тэгээд нөгөө зүгээр сүх гэдгэлээсэн те сүхтэй танилцаад тэгээд суусан билээ. Бас манай хоёр шиг. Тэгэл тэр үеэс ер нь ганц Монголд биш дэлхийд даяар ингээд залуу хүмүүс тэр хайраа дагаж хайртай татагдсан үнтэйгээ сууж эхэлсэн билээ. Яг хөө тэгээд өмнөх тэр 20 дугаар зуунаас өмнө тэр дэлхийн бүх оронд ингээд эцэг их нь ингээд суулгачих шүү дээ. Тэгээд салалт гэж байхгүй салжиж болдгүй л байсан мөлий. Тэрнээс хойш тэр сайн дураараа өөрөө сонгоод суухаараа тарха болоод салах гэж байдаг ч гэсэн хүний сэтгэл өөрөө жолоогүй. Таарахгүй байгаа үнтэй насаа барах чинь бас хэцүү шүү дээ. Тийм. Тэгээд хайртай үнтэйгээ сүнжтмаа бол нэг 2 жил жилүүд богинохоо хугацаанд амьдэрсэн. Гэхдээ тэр нь насан туршийн сэтгэлээ тижих тийм гоё хайр. Тэгэхээр ингээл олон талаас л бодох хэрэгтэй л тий. Тийм. Тэгээд зоригтой охин л байсан байгаа байхгүй юу. Угаас ээж нь ч зоригтой тэр хятадын нутгаас тэгж хов хоосон ирсэн тэр ээжийн зориг л яваад байгаа байхгүй юу. Тэгээ юмгүйгээс одоо өөрийгөө бий болгоод тийм гэр орон талаад ээж бас тийм хүн тийм болохоор охин ч гэсэн тэгэл охтууд ерөөсөө ген авч явдیں۔ Гэсэн нэг сонирхолтой нь. Одоо танаа бүхий удамд байгаа шүү. Тийм. Тэгсэн чинь угаасаа биолог тэр удамшлын ухаанд ч гэсэн одоо ингээд охиноос төрсөн хүүхэд охины одоо ээжийнхээ ааваас хамгийн их ген авдаг гэсэн. Тэгээд нөгөө бүхий охиноос бүх төрдөг. Монголчууд тэрийг харсан байсан. Тийм. Тэгсэн чинь тэр бусад авьяас чадвар ч гэсэн адилхан гэсэн. Айгуу сайн уу. Тэгэхээр энэ охин бол тэр өвөр Монголын нутагт байсан ийм цөстэй хүмүүсийн удамлын шиг байгаа. Тэгж тэмцчирээд хаалгын нутагт тэмцчирээд тэгээд бас юугаа бий болгоод ингээд та бидний яриа ингээд цааш үргэлжлүүлэн гэр бүлийн харилцаалаа орж ийн л та. Тийм. Хуучин болохоор яадаг гэсэн хэрэг манай нутагт яг л нөө таны хэлдэг шиг боксдуулдаг шиг хулгай гэж байсан. Ерөөсөө хайртай хайргүй хамаагүй сум орон нутгаас нэг гайгийнхаа охин хөдөөрлөө гэхэд нутгийн залуучууд хулгайлаа суушдаг. Бүр тэр энэ ёс шиг тогтцсон байсан. Аргуулах гэдэг байсан. Богтлох чи эцэг их нь хүслийн одоо огоороод шууд хүчээр өг. Энэ бол аргуулж оруулж ирсэн. Тэгэл босгоол давуулчвал. Тэгтээ нөгөө гэрийнхэнтэйгээс залуучаа хуйлцсан байна штэ. Нөгөө охин авчирна гэд. Тэгэнгүүт бүр нөгөө өсний болт бүх юм бэлдсэн нөгөө Монгол хормын ясанд бэргэн их чухал гэдэг байхгүй юу. Тэгээ мэдээж аргуулсан охинд бол бэргэн байхгүй. Тэгэхээр нөгөө залуугийн бэргэн бүгд хүлээцэн. Тэгээ шууд оруулаад авчдаг гэсэн. Тийм саяхан хүртэл байдаг шүү дээ. Намайг жоохон ч гэжтэй би ч 10 гэдтэй 90-ад оны сүүлээр манай төтгт байсан шүү дээ. Юу юм бэлээ тэр хаалгад бараг байхгүй болоод баруун аймагуд чинь нэг хуучин юм нэлээд хадгалж үлдсэн. Тэгээд тэр оргуулах байсан юм шиг байгаа. Исламын оронд их байдаг шүү дээ. Киргиз, Казахстанд, Казакууд. Тий. Сүүлд 2-3 жилийн өмнө манай сумын нэг залуу бас аймагаас нэг охин хулгаалаад одоо оргуулад тэгээд одоо цагийн үеч болохоор хүний 8 болоод охины тал нь цагдаад үлдэгдэд бас нэлээд асуудал болж байсан. Тэгээд тэрнээс хойш ер нь одоо ингээд тэр төх холны л алсарч ах шиг байна тий. Тийм тэр ч бас болохгүй л дээ хүн хэрэг талаас тий. Зохиолын маань гол дүр чулуун Сүнжидмаа хоёрын маань хайрын төх маш гэгээлэг. Тэндээс нэг гоё юм надад харагдсан. Би бинийг айгу тийм хүндэтгсэн дээдлсэн тийм айгу нандин хайрын талаар гарч байгаа юм шиг надад одоо анзаарчихсан л да. Энэ талаар. Тийм тэгээд саяхныг болтол нөгөө нөхрийгөө та гэдэг байсан. Тэр бол надад харин гоё санагддээ шүү дээ. Та гэхээр баг хэрэлддэггүй гэдэг. Одоо энэ ардын жүжигчин Саран Туягч Батүлзээ ах хоёр чинь нөгөө Саран Туягч чинь нөхрийгөө та гэдэг.
Тэгэл тэрийг ингээл урлагийнхан бүгд ярьдаг. Энэ хагцшгүй дээр бол угаасаа тэр ёс арилаг байсан болохоор нөгөө хайртай үнэ та гэж байгаа. Та гэхэр л нэг хүндэл гарна. Чулуун илүү их нөгөө орс сурцсан тэгэл одоо мэрэгжил мэдлэгтэй бас нэлээд амьдрал үтцсэн тийм болохоор нөгөө тийм нэг хүүхд шиг хайрладаг. Надаа ер нь энэ хоёрын харилцаас гой санагдаг. Бичиж байхдаа бас өөрөө уярал бичижсэн. Тэгэхээр одоо энэ залуучууд маань энэ Сүнжидмаа чулуу хэрийн харийн төөх шиг ийм бас бие бинийгээ дэдэлсэн, хүндэлсэн ийм сайхан харилцаа байвал бас гэр бүл ботох байх болов уу гэж бас дүгнэж байна л да. Харин тийм одоо ч бас Монгол ирчүүд тийм юм гээл бүр хавтгааруулаад тэгснэ эрэгтэйчүүд нь бас Монгол хүүхнүүд ийм амархан хямдхан энтер гэж гадаадх ярьдаг гэл нэг хоёр хүүсийн нэг дайнархуу байгаа юм харагдаад байдаг байхгүй юу надад. Тэгэхээр олон хүн сайн дамуутай уул юм ой мод урттай богинтой гэдэг юм чинь сайн залуучууд бас их байгаа. Тэгээд эрэгтэй талаа одоо нөгөө янз янзаар муулах нь илүү байгаа тах шиг байгаа. Монгол эрэгтэй муу тэгэл гадаад хүнтэй суул сайн гэд. Би тэр гадаад хүнтэй одоо гэрлэх суухыг бол зүгээр байх л зүйл гэж боддог. Тэр нь зүгээр хайртай болоод суудсан болохоос биш Монгол хүн муу болохоор л гадаад хүнийг олно гэдэг бол шал буруу тайлбар байхгүй юу. Хүн чинь ингэдэг нөгөө амьдралын урт замд нөгөө ямар цустай ямар үндэстэй хүнтэй таарах мэдэхгүй. Тийм болохоор л ингээл гадаад дотоодд явж байгаа л одоо Цэдэнбал дарга Москвад байсаар байгаа л Орос хүүхэнтэй суусантай адилхан Монгол эмэгтэйчүүд ч гэсэн ингээл гадаад дотоодд явж байгаа л таарсан хайртай болсноор л суудаг болоо гэж би бодоод байгаа болохоос биш Монгол эр хүн муу болохоор бүх гадаад хүн сайн байна гэж ёстой байхгүй. Би бүр нэг удаа би чи нөгөө сэтгүүлч болохоор нийтлэл өччихсэн байхгүй юу. Нөгөө хайр газар деважин биш. Америк деважин биш. Хайр хүн болгон бурхан биш гэд. Яагаад тэгэхээр бас гадаад хүнтэй суугаад ч зовх юм зөндөө тэнд чинь нөгөө нэг сэтгэл зүйн асуудалтай, элдв травматай амар эрэгтэйчүүд адилхан л байгаа юм чи. Тэгэхээр тэгж хавтгааруулж болохгүй. Тэгэл чулуун бол үнэхээр л сайхан Монгол тийм залуугийн нэг үлгэрлэл байхаар битсэн угаасаа. Тэгээд би өөрөө ч гэсэн маш сайн аав явах юм байсан 40 гартлаа ингээл аавтайгаа амьдэрсэн манай аав намайг бүх юм дээр л эрх дураар нь өсгсөн тэмсгэтэй хүн байсан. Нөхөр ч гэсэн одоо ингээл энэ жил битээр 35 жилийн 20-ийн 35 жилийн байхгүй юу? Битээр 91 онд 20-ийн ортод хормилж ирсэн. Тэгэл тэгж хавтгааруулж ерөөсө болохгүй. Тэгээд ер нь би боддیں۔ Ингээл айгу зөв залах юм бол харин ч Монгол залуучууд хамаагүй тийм зөөлөн цаанаа тийм хүмүүс юм шиг санагддаг байхгүй. Тэгэл би яг нэг хүн бичгтээ ингээл өөрийнхөө дураар ерөөсө залдгүй. Тэр хүн чинь ингээл миний дотор амьдарч эхэлдэг байхгүй юу. Тэгэл ингэсэн болохоор л ийм зан шинтэй байна. Ингэсэн болохоор л энэ хүн ингэж явж байгаа гэхээс биш шууд ингээл шүүтэр цэцэг дураараа чулуун юм байна гэж болохгүй над одоо тэр хүн өөрийнхөө хувь тавилангаар миний цохол дотор амьдраад идэг байхгүй юу. Тэгэхээр чулуун яагаад тийм хүн болсон бэ гэхээр олон ах нараа алдсан тий ганцхан ээжтэйгээ үлдсэн амьдралд гав ганцаараа ээж нь тустай байгаа шүү дээ бүр хол. Тэгэхээр тэр хүн тэгэл нөгөө хүрээнд ингээл сүнжтмаагаас өмнө бас зөндөл юм үтцсэн байгаа шүү дээ тий. Тэгтээ яг хайраа олоогүй. Тэгээд хүний амьдралд хайр гэдэг чинь бас тийм ч олон тохиолддоггүй. Хүн бол олон тохиолдно. Хамтрагч бол олон тохиолддог юм шиг үлээ тий. Тэгэхээр тэр ганц олцсон хүнээ эсвэл одоо дамбугаа илтгэр сайхан хайр байдгийн алдаж болохгүй гэдэг шиг энэ хоёр бол яг тэгж олсон хүмүүс. Тэр богинохын амьдрал нь айгүй олон хүнд нөгөө одоогийн залуучууд бол ингээл таарахгүй салчихна. Гэтэл энэ чинь цаг үеийн хатуу шуургаар салчлаа шүү дээ. Тэгэхээр энийг уншсан залуучууд яг өөрөө ч хэлдэг үнэ. Тэр сайхан хайрыг ямар Орсын комментэрнээс салгах шүү дээ. Тэгэхээр тэр сайхан хайр чи хажууд чинь байгаа чинь л айгу сайхан шүү гэж ойлгосоо гэж бас бодсон. Аль чулуун ч гэсэн ингээл хайртайгаа алцчихж байгаа шүү дээ. Өөрөө хүсээгүй өөрийн шууд ногоо малгатнууд байрал явчихж байгаа. Тэгэхээр тэр хайртай хүн гэдэг чинь ямар үн цэнтэй гэдэг нь бас ингээд бие улаглаад байх биш зүгээр үйл явдлаар л харагдаж байгаа гэж бодож байгаа. Хамтран ажиллагч Төв хийцлийн төгс бүтээл Итгэл Хийц компани. Өвжи энерги жол шатхан түгээх станц нь Баруун аймгууд руу явах төв зам дагуу Улаанбаатар хотоос 56 км-ийн зайд Төв аймгийн Аргалан цумын цагаан хөтлийн дэмжээр байрлаж байна. Орцгар цайтай нэгэн зэрэг олон автомашин хүлээх хүчин чадалтай том өрийн автомашины зогсоолтой
орчин үеийн шатхуун түгээх станц юм. Бидний хэрэглэгч та бүхэндээ өндөр чанартай бензин болон дизель түлхшээр түргэн шуурхай найдвартай үйлчилж байна. Бид таны аян замын сайн нөхөр байх болно. Өвж энержи ойл итгэлтэй найдвартай үйлчилгээ. Миний нэг анзаарснаар тэр Сүнжитмагийн ингээд амьдралын төвхийг ингээд уншаад дуусгаад ингээд эр зөрөг мэтрашгүй зүтгэл цаанаасаа ингээл юм төшөөд идэг юм шиг. Тэр одоо хотод ирээд бууж байгаа айлын зэгсэл сүйд нь төрсөн охин шиг ингээ хайрлаж байгаа те. Одоо Оросд очиод тэнд байсан нөгөө нэг ихч байгаа шүү дээ. Тийм. Гэрч хүртэл ингээ төрсөн охин шиг эмнэлэгт асарч тойглоол ингээл явж явах жишээ нь. Чин дүүн. Тэр ерөөсөө энэ амьдрал дээр бол байдаг юм шүү дээ. Яг ингээл цэцшгүй метришгүй зүтгэл бол цаанаас бас ингээ шагнагдаад байдаг юм санагдаж байна. Тийм бах. Ер нь монголчууд хүн болгоны нөгөө хувь тавиланг авч явдаг. Заяач гэд нэг тэнгэр байдаг гэд тэгдэг. Тэгэхээр нөгөө ер нь бас нэг ангой байдэн штэ нөгөө хүүе бурхан минь чи намайг баяжуулаач те суглаанд намайг хожуулаач гэсэн чинь хөөе тэнгээ чи суглаагаа аваач те гэдэг штэ. Тэрэн шиг одоо энэ заяачтай эвэгдэхийн тулд өөрөө бас алхам хийх хэрэгтэй. Ер нь одоогийн амьдрал дээр ч гэсэн хүн яг зөв гэж бодсон юмдаа зориг гаргах хэрэгтэй гэж боддог. Тэгээд Сүнжитмаа бол яг л тийм зоригтой охин. Би ер нь аль болохоор бас хүчтэй эмэгтэйчүүдийг бичээ гэж хүсдэг. Яагаад гэвэл том зохиолч сонгодог зохиол дээр ингээл хилмигдэж байгаа эмэгтэйчүүд нөгөө нэг тийм дандаа ингээл азгүйгээр төгсдөг. Золиослогдсон дөрүүд аягүй олон байдаг. Ингээл тунгалаг тамир дээр хүртэл нөгөө сайхан долгор чинь тэгэл ус руу өсөрчдөг штэ тамирын гол руу тий. Тэгэл Анна Каренина тэр гой хүүхэн тий 16 та охиноос ингээл бүжигт үйлчлэгэн дээр хамбам хар дашинцтай гарч ирэл шууд залууг нь болооц. Санаата булаагаагүй залуу бол 16 та охиноо орхиол тэр гой хүүхэн рүү явцсан тий. Тим сайхан хүүхэн тэгэл хамгийн сүлд хүн харахын эцэсгүй галт тэрэгэн дайруулаад нас орчдөг. Дандаа нэг золиослогдоод идэг. Тэрийг угаасаа судлаачд хэлсэн бидний сонгодог зохиолын эмэгтэй одоо дөрүүд нь дандаа золиослогддог. Тэгэл хунт нор дээр ч гэсэн цагаан хүн чинь ингээл үзэсгэлэнтэй одеотод чи хамгийн сүлд өгчдөг штэ. Тийм болохоор хангалттай олон сайхан дөрүүд ингээд золиослогдлоо тий. Миний зохиол дээр аль болохоор амьдралын хүчит шуурганы өмнө сөхөрдгөө эмэгтэй байгаасэ. Угаасаа өнөөдрийн амьдралд манай хөшөөж ээж манэж гихт чи ингээл 9 хүүхэд төрүүлээл 2-ыг алдаал. Тэгэл бас нийлэн язгуур хөсөөтэй хүний охин байсан. Тэгээд үлгэр жишээ 3 дугаар баг сургуульд сурж байгаа л аав нь өнгөрөөл хөдөө гараад эрдэм сурч чадаагүй. Тэгэл би ингээл ямар ухаантай гэдгийг мэддэг. Тэгэл ерөөсөө нугараагүй тэр хүүхдүүдээ бүгдийг нүсгэл дахиад 20 өдөө ачцсан өсгөл. Тэгэл хүн болгонд тэгж золиослогддгоо амьдралын өмнөхд даваа нухчааг ер нь шүдэ зугаалд авдаг. Гадаад ч гэсэн эмэгтэй хүний хувь тавилан чих хатуу шүү дээ. Тэгэхээр юу гэж л дандаа үхээд ахав. Тийм болохоор зөндөө болон сая юм хүчтэй эмэгтэйчүүд байна. Иргэн тойронд тий. Заавал алдартай биш. Тэгэхээр дараагийн эмэгтэйчүүдэд хүч өгөх юмсан гэж бас боддог. Ер нь антрополог гэдэг нөгөө хүн судлалд нөгөө адилсал гэдэг ямар хүмүүс ингэж төлөвшдөг гэдэг багхгүй юу. Эрэгтэй нь эрэгтэйгээ дагаж адилсдаг. Одоо аав нь ингээл босоод ирчүүд баатарлаг эр хүнийг тэрийн нөгөө шинжлэх ухаан адилсах гэдэг багхгүй юу. Жохон хөвгүүд чи ингээл тийм баатарлаг аавуудыг дуурайхаас эмэгтэй хүнийг дуурайхгүй шүү дээ. Тэгэхээр охтууд ч гэсэн ингээд яг эрэгтэй хүнийг дуурайна гэхээсээ илүү эмэгтэйчүүдээ их адилсал авдаг гэж байгаа юм. Тийм болохоор одоо ч гэсэн адилхан ингээл уншсан ном үзсэн киноноосоо бас хүнээ ингээд оюун ухаан ялангуяа нөгөө үл ухамсарлахад шингэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ надад ч гэсэн жишээлбэл Сонмын удвал гэдэг хүн асар их юм юу гэсэн үлгэрлэл өгчээсэн. Би жоохон бахтаа ингээл од гэрэл гэдэг туужин уншаал од гэрэл өнчөө охин хот руу ингээл шуудангийн машинд суугаад нэг хамаатны хүн 10 төгрөг өгсөн чинь замдаа чихэр авч идэл хитрүүлэл бөөлжөл тэгсэн чинь би гэрийнхаа тавхтаж хэрэг доосгоц нөгөө зохиол уншаад хорхоо өрөөд тэгэл тийм эмхтэй зохиолч байсан зургийг ингээл харахаар нүдний шилтэй юм сүрлэг үстэй тэгэл
өөр эмэгтэй зохиолч тэр үед ер нь ингээд бүр тэгж алдарсан хүн байгаагүй байхгүй юу. Тэгэд миний ингээд үл ухамсарлахад тэр хүн ямар их нөлөө үзүүлсэнийг би ингээд сүлд зохиолч болохтой ойлгочихсон байхгүй юу. Өөр явахтай эрэхтэй ингээд лодо дамбгаа энэ төр байсан ч жижиг охин ингээд яг лодо дам болъё гэж бодож чадахгүй шүү дээ юм том эрэхтэй хүн. Тэгэхээр ингээд бүр хүний ертөнцийн зам гэж байгаа байхгүй. Тэгэхээр ээжүүд маш боловсралтай байх хэвээр, ээжийг аав нь их хайрладаг байх хэвээр, тэгвэл охтууд нь тэр хайр, тэр адилсал ээж нь ингээд гоё амьдарч штэ эр хүний хайранд. Тэхгүй байвал угаасаа бүр батлагдсан айгу амар аавтай ээж нь хүчирхийлт байсан бол яг тийм нөхөр алддаг гэж байгаа байхгүй айгу амар. Одоо нэг нууц гэдээ бас нэг ингээд далдуур бие биенээ татдаг татцал яг тэр шиг гэсэн. Тэгэхээр ерөөсөө тэр бие биенээ хайрлах эрхтэй хүн аав хүн тийм халамжтай ухаантай байна гэдэг нь үр удамдаа хүртэл боён авчирдаг юм байлээ. Тийм болохоор энэ чулуун бол их гоё дүр байх хэвээр. Угаасаа л энэ охиныг ингээл бэлчээр тэр ингээл анхны харцаар татчаад дараа нь новшин амтан байвал бас хэцүү штэ тий. Тэгж л биччихсэн. Ер нь ингээл би зохиолчж байхдаа зохиол дотроо орол дурлж морлалж жишээ нь би нөгөө Ану хатан гүчгтэй ингээл галдандаа дурлаж биччихсэн байхгүй юу. Тэгжээж л нөгөө баатрууд нь бас гоё амилт юм болоо. Тэгэхээр би яг уншиж дуусгаад таасан ярьж байна. Ирээдүйд ээж болох ханаа сонгох гэж байгаа хүүхнүүд энэ номыг авч уншаасаа. Айгүй тийм урам зориг бас нэг өөр өнцөг харагдсан тийм бүтээл юм болоо гэж одоо надад санагдсан л да. За баярлалаа. Ямар ч байсан л зоригтой байх хэрэгтэй. Нэг хэцүү нөгөө эмэгтэй хүн чинь дандаа эрэгтэй хүнээс хүлээдэг тий. Гэтэл чин миний зохиол дээр 30-аад оны тийм хөдөөний охин яг өөрөө нөхрөө авчиж байгаа шүү сонгоод. Тэр нь бас надад гоё юмсан. Тэгэхээр таны энэ зохиолууд дандаа энэ эмхтэй одоо баатрууд эмхтэй дүрийг ингэж голчилж бичдэг. Энэний учир шалтгаан яг хөө би нөгөө өөрөө эмхтэй болохоор эмхтэй хүнийг нөгөө төсөөлөх мэдрэгтэй илүү байхгүй юу? Эрэгтэй гол баатартай одоо хааны тухай ч юм уу Жанжин Манжингийн тухай. Миний уншигчдаас бол харин байнга тийм санал ирдэ шүү дээ. Ану хатан Арманыг биччихэл явж хахад ингээл ховдын мэс цомоос хүмүүс оцтаал. Өста баяр хүргэе, баярлаа манай гэл хошуудын хатныг ингэж сайхан зохиол олгож өгсөнд. Одоо та амар санаа Баатрыг бичнэ гэсэн. Шууд би бүр тэр үедээ ч гэсэн тэгэл арай гэж тэр анхныхаа Арманы ард гарч ирсэн. Тэгэл уучлаарай би одоо яг амар санаа Баатрыг сайн бичиж чадахгүй хаа. Урд нь бас зохиол гарсан шүү дээ гэсэн чинь. Үгүй тэр одоо соц үед гарцаа. Одоо үед бичих хэрэгтэй. Шарлан одоо Томск гэдэг нөө хаана гэнэ нөгөө Оросын нутагт очоод цэцэг өвчнөр өнгөрцөн нөгөө шарлан байдаг л гэдэг юм бэлээ. Тэгэл бичих юм бол өстой үнэхээр сайхан бичнэ гээл сүулт нь ингээл ховдод очсон чинь бас ховдынхын өстой зохиолч маань ирлээ. Өстой Ану хатан галдан бошхтыг их гоё бичсэн юм. Заавал эмэгтэй хүн бичиж яа дээ. Манай урийнхаа одоо Баатар Сүбэдэ Баатрыг бичиж би тэгэл өстой танаа нутгаас өөр гоё зохиолчд байгаа юм биш үү. Үгүй өстой энэ түүхэн зохиолчддаг яг ийм арга барилаар бичвэл гоё юм тэгээд бас хөөрхөн их уншдаг хүмүүс байгаад байгаа тий. Тэгэл байдгийн тэгэл одоогор яг дан эрэгтэй хүний тухай бичнэ гэхээр зүгээр ингээд нэг додомдоод биччихвэл болно шүү дээ. Гэтэл чин би чин бас яг тэр эр хүмүүний одоо дотоод ертөнц ямар байдیں۔ Тэр би чин гол Баатар болгочвол арай нөгөө миний мэдрэмж хүрхгүй санагдаад байдаг аахгүй юу. Тэгэл ер нь эрэгтэйчүүдэд бичихтэй эрэгтэй танилуд, найзууд тэгэл нөхөр гэл тэгжээч л нэг жоохон ойлголт авна шүү дээ. Тийм тэгэхгүй бол хэцүү. Тэгээд яг байж байгаа хүмүүсээс бас нэлээд ингээл ийм тийм зантай яг иймэрхүү байвал зүгээр юм байна гэдэг. Түүнээс мэдэрч чадж байгаа болохоор эмэгтэй үнэл бичээд байгаа. Тэгээд бас судлаачид бас тэмдэглэсэн байдیں۔ Өнөөг хүртэлх ингээд уран зохиолын бүх агуу зохиолч эрэгтэй байсан. Тэгээд эрэгтэйчүүд одоо байж болох бүх сод зохиолыг бичсэн. Эмэгтэй зохиолч нар ингээд 19-р зуунаас эхэлж уран зохиолд аваа орж ирээд 20-р зуунд бол маш олон болсон тий. Тэгээд тэр эмэгтэйчүүдээс яг эмэгтэй хүний мэдрэмж, эмэгтэйчүүдийн өнцөг илүү сонирхолтой. Нөгөө эрэгтэйчүүдийн одоо арай дутуу харгасан юм. Тэгж судалгаа онлаас би нэлээд уншдаг. Тэгэхээр нэрэл тийм бахта би одоо хүмүүс надад хэлдэг. Ингээл Ану хатан унших хотол цагаан гүнжээг уншихаар ингээл тэр хүний ингээл байр байдал өмсөн хувцс ч юм уу эсвэл би одоо үүлэн хэтэ орчлон гээд яг 19 20 дугаар зууны үеийн
яг түүхэн биш. Зүгээр тийм орон сайхны зохиол байдаг байхгүй надад. Тэгээд тэр зохиол дээр гэхэд нөгөө хотож нохоо их чухлаар ордог. Одоо нөгөө тэр гол баатар эмэгтэй маань ингээд дутуу одоо өгцөн одоо орчин үеийн клиник өгөл нөгөө өхөөг байхад ингээд лам нар хүчжээ гэд тэгээд хөдөөлүүлсэн байхгүй юу? Нөгөө ил тавьцсан. Тэгэхэд тэр нохоо нь ингээд хуцаалд авахад байсан. Тэгэл нөгөө нохоо амьд байгааг мэдчихсэн. Тэгэл өөр нь нохоо их гардаг. Би өөрөө амьтан тайртай. Дээрэс нь би өөрөө хөдөө амьдарч байгаагүй ч гэсэн нөгөө аав надад хөдөөгийн амьдралаа хэрдэг гэсэн. Би ч бүр амны охин нөхгүй юу. Тэгэл нохооныхоо тухай хэрдэг. Тэгээ би ер нь ингээл Монголын ахуйг судлахаар ч гэсэн ингээл нохоо хоройгол тэгэл нохоон доо чимээ өгн тий. Маш их чухал. Тэгээд заншилт ч гэсэн нохоогоо хөдөөлүүлэх бэр болж ирээд нохоод мөрөх гэл зөндөө их заншлаадаг. Тэгэл би ингээл ажиглахад эрэгтэй зохиолч нар ямар ч нохоо эрэгтэй зохиолчдын зохиолыг уншихаар хотелын нохоо нь хуцдаггүй байхгүй. Ерөөсөө нохоог нь бичээгүй. Гэтэл тэр нохоо ч асар их үүрэгтэй. Чонтаад одоо хамгийн сайн нөхөр тийм тэгэл шүн доо чимээ өгнө. Тийм байхад ч ингэ нохоо мохоог нь бичдэггүй нэг тийм нарийн ширийн юмыг ажигладгүй юм шиг санагдаад тийм. Тэгэл хоол унд те юу идэж уусан гэл тиймэрхүү юм бас л нөгөө эмэгтэй хүний өнцөг байж болох юм те. Тэгэл тэр зөндөө юм хууч яриад байдаг штэ нөгөө хад асах норж нөгөө газар хөдлөхийг нохоо нь мэдээл хуцаар байгаа л асганы оролт эсэ аль нүүсэн энэ төр гэл тэгэхэр чин тэр хөдөөгийн ахуйд нохоо шиг тийм чухал амтан байхгүй штэ. Тэгэл нохоогийн их хүчин тэгээ одоо ч би өөрөө олон муур зурт хийжээдэг угийн тийм амтан тайртай. Тэгэл тиймэрхүү эмэгтэй хүний өнцөг их байдаг. Тэгээд дараа чин зохиолч гэсэн би одоо тэр Йоан Гүрний үеийн хамгийн одоо их цол хэрэгэмтэй байсан. Ухаан тайх уу тааж хатан гэдэг. Тэр зохиолыг бас бичээгээл бодож байгаа. Тэгэл одоо эрэгтэй гол батар бичих хэсгээ одоогор мэдэхгүй. Гэтэ яг удаан хугацаанд судалж байгаа одоо ингээл уншигчд хүсээ тэгэл бас бичиж магадгүй. Ер нь эмэгтэй учраас л эмэгтэй хүн их хичээд байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр ер нь ойролцоогоор нэг бүтээл гаргахад ер нь хэр хугацаа зарцуулдаг гэдэг юм. 1 жил хамгийн багадаа нөгөө бүтэн араманд л. Тэгээд одоо хамгийн их зовж хамгийн их цаг хугацаа зарцуулсан энэ зохиол байгаа. Нөгөө их тагны богд хаан хоёрын тухай болно. Хүлэн огторгон зац буюу их тагны үчилгээд. Тэгээд уул нь ингээд их тагны үчилгээд нэрлэлцэн 1-р биенээс хөөрнө гэж биччихсэн. Тэгэл бичээл нэг 5-6 жил болж исэн чинь гинт дамбын төр отгоон их тагны даалт нууц гэдэг зохиол гарсан. Тэгэл би бүр гайхал. Би бол нь биччихсэн дундуур нь нөгөө судалгааныхаа нөгөө надад олж авсан их сурвалжуудаа ингээд өвөл олгоод хүртэл нөгөө нэг сэтгүүлд өгчээсэн онлайнд одоо ингээд хайвал шууд гарч ирнэ. Нөгөө их таг нь Бээжин дээлээд үл хөдлөх хөрөнгөтэй байжээ гэдэг гарчигтай. Тэргээр хайлт ихэд гараал ирнэ. Тэг яагаад ингээд адилхан сэдв бичсэн бол гэл надад жоохон харамсалтай байсан л да. Тэгсэн чинь яг хөө тэгэл тэр мөнхийн үсгийн болор сударч билүү. Тэдний захиалгаар ингээл мань хүн бичдэм байна л да. Тэгэл им их зохиолч нацаг доржин гэргээ пагм долом их тагна гэл ингээл бичээд үг гэл тэгэл гэрээ игээл тэгэл бичээл ингээл өгөөд идэм байна л да. Тэгээд далд мөртлөө нууц гэдэг нь хаашаа за одоо тэгэл хүнэл юу ах л та. Тэг би нөгөө их тагны үчил гэж болохгүй болчоор нь хүлэн хөх огторгоо гэдэг чинь нөгөө Монгол ардын туйлс хамгийн чамуу одоо тийм гоё үгсээр дүүрэн байдаг байхгүй юу. Тэг хүлэн хөх гэдэг чинь хөв хөх гэсэн үг л байхгүй юу. Тэгээд хүлэн огторгон зац гэж нэр өгöd. Тэгээд дэд гарчиг нь их тагны үчил гэсэн. Тэгээ энэ номоо яагаад ингэж утсан гэхээр ерөөсөө судлахгүй болохгүйсэн нөгөө их таг нь богд хаан хоёрын амьдрал чинь ингээл язгуур сурвалжаас гадна ингээл шашны амьдрал донд тэгэл хэрэгэлдэг бүх юм нь одоогийнхоос шал өөр. Тэгэл бодол санаа тэр хоёр чинь нэг нь гэлэгва шарын шашны тэргүүн их таг нь чинь сүултээ ингээд улааны сахил авсан юм бэл. Тэгээд лүүжин тавьдаг юм эмхтэйсэн улааны шашны сахилтай. Тэгээд тэр үеийн бүх амьдрал хааны ордны амьдрал гэ би ч одоо үеийн жирийн нэг амтан байдаг. Гэхдээ чинь ингээд бүх юмыг судлахаас аргагүй болоод 7 дэвтэр нээгээд би бол нь судалгаанд нэг л дэвтэр нээдэг байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь энэ дээр ингээд ёс заншлын нэг дэвтэр, шашны нэг дэвтэр гэл түүхийн нэг дэвтэр тэгээд их тагны нутагч нөгөө Сэцэн хаан аймгийн хөвчэн Жонон Бэсийн хош багт нь их таг нь анх
нөгөө богдтой танилцсан. Сүүлд нь ноён ингээд солигдож байгаа ван болоод вангийн хошуу болсон байхгүй юу. Тэгээд тэр Жон вангийн хошууны түүх гэл ингээл 5 6 7 дэвтэр болж байгаа. Тэгээд нөгөө аман их сурвалжууд гэл. Тэгээд тэд нарыгаа нийлүүлээд бичнэ гэхэр чинь жоохон байж байгаа л югдөг лээ гэл хараад тэгсэр байгаа л 7 жил урдуур нэг хүн орцсон. Урт хугацаа биш бас. Тийм тэгээд одоо ингээл дотроос нь уншихаар хөөрхөн амьтан зарим өгүүлбэрийг нарч яаж бичижсэн бол бас бүр нөгөө өгнүүд нь ингээд одоо би буцаагаал зарим нь мартын шүү дээ тий. Тэгж л бичижсэн. Тэгэл зохиол бичиг болгоно нөгөө ямар хэлийг сонгох уу? Хэл гэдэг чинь найруулга хэлж байгаа. Тэгээд нөгөө энийг бол 19 20 дугаар зууны үеийн халах сонгодог бичгийн аялал сонгох болж байгаа. Халахаар бичнэ шүү дээ тий. Халах бичгийн аялал. Тэгээд нөгөө монголчуудын аман хууч яриад байдаг шүү дээ. Яг тийм хэлбэрээр бичсэн байхгүй юу? Би багадаа ингээл хөшөөж хөшөө хоёрын яриаг ингээл сонсохоор ингээл тэр нэг шүрээ өвөртэй могоо тэгдин гэсэн гэл ярьж марил. Тэгэл манай хөшөө сонь юм ярьдаг алей хүн байсан. Болгоных нь ч ер нь их марцсан шүү дээ. Тэгэл жоохон бахта ингээл хажуугийн айлд нэг эмгэн хэвтэрт орсон байсан. Тэгэл нэг өдөр ингээд ээж тэднийд гидсний хувь оруулаад өг гэхээр нь орсон чинь автар дээр нэг тохон чинээ цагаан өвгөн сууж исэн. Гэт манай хөшөө ярьж байгаа байхгүй юу. Тэг би жоохон байсан. Тэгэл юу үгүй ингээл тэгсэн чинь эмгнийг авч явах гэжсэн ээлжлээ байхгүй юу. Дараа нэг орсон чинь бүр найтаагаад сууж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд эмгэн өнгөрөөд өхөр тэрэгэн дээр ачаад аваачаад хойд болон хөдөөлүүлсэн чинь нөгөө цагаан өвгөн алга болсон гэд. Тэгэл тэр хууча ярддаг нэг тийм хэв маяг ба штэ. Тиймэрхүү маягаар. Гэтэ тэр өвгнийг бол би хаагцшгүй тэр хэрэглэсэн. Тийм. Тэгэд манай хөшөө авт тэгжсэн. Яг хөх гэж байгаа үний чи авах ил чинь ирчтэй штэ гэл. Тэгэл би жоохон бахта жоохон гайхаал өнгөрсөн. Тэгээд дараа нь ингээд цохиолоо очиход хөшөө хоёр ингээд аюу их хууч ярина. Тэгэл тэр шүрээ өртөө могоог илэх юм бол баяждаг гэл манай хөшөөж ярьжсэн байхгүй юу? Манай нутгийнхан тэгж ярьдаг гэл. Тэгэл энэ арман дээр тэр шүрээ өртөө могоо зогоо гэл тэр ингээд нэг артын үлгэр домгийн ертөнц шиг нэг гоё. Тэгэл тэгж л бусдын болж арай нэг 2 жил 1 жил гэж бичнэ. Энэ бол намайг их зовоосон миний хайртай ном. Тэгээд хамгийн удаан зарагддаг нь. Тэгээд тэгтээ ингээд хөөрхөн ингээл ажуухан яваад байдаг. Тэгээд яг хөө тэрийг бест селлер, лонг селлер гэдэг юм лээ. Урт хугацаанд зарагддаг гэд. Тэгээд явдیں۔ Хөөрхий. Та сая бас ярьж байна аавда одоо эрхэлж өссөн гэ танаа аав бас бүх хүн байсан гэсэн аавынхаа талаар сайхан дурсвал надаас их сонирн байна л те. Аав бөхөшөө аав юм жижигэн битэй инженер байсан. Аав. Өвөө те. Тий, манай өвөө тэгээд би үзег үлдээ аавыг 20 таа хахад өнгөрцөн гэсэн. Тэгээд манай тэр өвөө чинь Говьалтай аймгийн Чандман сумын. Тэгээд сумандаа юм домог осон бүх байсан. Нөгөө цэргийн наадмын заан. За цэргийн заан. Хотын наадмын бас заан гэдэг лөө. Ямар ч байсан нөгөө нэг улсын наадамд л ирч чадаагүй. Цэрэгт байхдаа тэр бас их том наадам байсан гэсэн. Нөгөө нэг тэглэх явах чинь тий. Бүх аймгийн нөгөө хүчит юм цэргүүд тэгээ 3 жилийн манай өвөг цэрэг байхад 5 жилтэйсэн гэсэн. Тэгэхээр чин 5 жил болж байгаа бүх цэрэг гэхэр чин бас хүчтнүүд байгаа штэ. Тэгээ тэд нар дотроос заан болж исэн. Тийм үү. Тэгээд их хүчтэй тэгэл чоныг ингээл эргэнд саваад нөгөө хойноос нь дагаадсан чоныг алсан л гэдэг. Тэгээд бүр том чулууг ингээ ганцаараа өргөсөн чанарв зааны өргөсөн чулуу гэж байдгийн. Тэгээд одоо нөгөө талигач даваан юм заан чинь бас нэг холын төрөл. Тэгээд давааны мах бас их ярддаг. Хөө би одоо тэр чанарв зааны чулууг би одоо яаж өргөх вэ гэл тэгж л ярддаг. Тэгтэл асаргчтай хүмүүс шүү дээ давааны мах чинь. Тэгэл дүүрэн л манай өвөгийн домог байдаг. Тийм. Тэгээд аав маань аавыгаа надад их ярддаг. Тэгээд нөгөө тэр өвөө маань эхнэрээ их хайрладаг. Их жижигхэн бэтэй эмэгтэйсэн гэсэн. Бас засагт хааны удамтай. Тэгэл тэгж ярьдаг байсан. Тэгээд аав нөгөө ааваасаа бас тэрийг авсан бах тэр 2 охиндоо их хайртай байсан. Даанч нутагтаа ингээд айгу багадаа өнгөрцөн манай аавын 2 ихч. Тэгээд охтуудтай эхнэртэй их хайртай хүн байсан гэж аав ярьдаг байхгүй. Тэгээ өөрөө ч гэсэн тэрийг дагс юм уу ингээд намайг нөгөө эрэгтэй дүүнээс илүү үздэг. Тийм хүн байсан. Тэгэл их юм ярьж өгдөг. Үлгэр ярьж өгдөг. Тэгэл өөрөө шүлэг өчтдөг манай авч Баатар сүрэн гээд Монгол улсын зөвлөх инженер хүн байсан.
их бичдэг. Тэгээд нөгөө сэтгүүлч болох гэсэн чинь аавыг 63 онд 10 дугаар анги төгсгöd 9 хуваарийг л авдаг. Тэгээ ерөөсөө сэтгүүлчийн хуваар нь улс даяар 4-5 хүн байдаг. Тэгээ болж чадаагүй юм байна л да. Тэгээ шүлэгчдэг. Тэгэл би яг мөрөөдлийн биелүүлэл сэтгүүлч олж исэн. Тэгээ надад бүх бага насны амьдрал, хөдөөгийн амьдралыг ярьж өгдөг. Тэгээ би үүлэн хэдэ орчлон бичгээд аав амьд байсан. Ануу хатныг бичгээд бас. Тэгээд би ааваас нөгөө хөдөөгийн ахын хамаг юм асуудаг. Аав ч одоо миний нэвтрхий толиолоо шүү. Тэгэл одоо говийн байгалийн хэсэг гарвал нөгөө тэмээний иддэг өвс. Тэр би ч юм бол ер нь их нарийн судалдаг. Тэгэл ааваас асуухаар шавг тес гэж хэлж өгнө. Тим юм иддээ штэ. Баглуур бодргоно гэл. Одоо би бүр мартахгүй. Тэгэл дараа нь нөгөө дараачийн армануудыг бичгээд аав баахгүй. Тэгэл жижиг сажиг алдаа гарч гал хэвээр. Нөгөө амьд толовчиг маань авахгүй болц. Шууд уцтаал. Хөөе аав тэмээ яа дээ гэл. Тэгээд буран тэглэхтэй яад. Аав тэгдэг гэл бүгдийг хэлж өгнө. Хом шатчих яг юу лээ гэхээр тийм гэл бүгдийг. Тэгэхгүй бол ээж болохоор нөгөө хөдөө төрсөн ч гэсэн Багдаа хотод орж ирээд ингээд хамаг юм идсэн. Ерөөсөө хөдөө ээж үзээгүй юм лээ. Ханд ангийн нутагл гэдэг байгаа болохоос биш. Аа болохоор 4-р анги хүртэл амьдарсан. Тэгээ Монгол ахуй чинь маш нарийн штэ. Би яг үнэндээ бол ингээд малчин айлд нэг удаанч байж үзээгүй. Гэхдээ ингээд ааваас асуугаал өөрөө судлал. Тэгэл нөгөө түүхэн зохиолууд маань цул Монгол ахуй гарна. Тэгэл аажимдаа мэддэг болсон. Хэрвээ аав байгааг бол эхний зохиолууд тэгээд ер нь тэрийг бичих бас л хэцүү байсан. Тэгэхээр ерөөсөө л ямар ч хот мот биш ингээл ануу хатан дээр ч гэсэн ингээл цул тэгэл ойрдын ахуй гарч байгаа юм чинь. Тэгэл би ойрдын нөгөө угсаатны зөв гэл үзэл халахаас бас нэлээ өөр юм дэд соёл байгаа юм чинь. Тэгэл ааваас л их юм сорсон. Тэгэл тэр үлгэрийн хэллэг гих мэтэр. Тэгэд аав битэрийн холбоо их нарийн байсан. Тий цагаан өгөнгээ та сая ярьж гин. Тий тэгэхээр хүний бас нэг зөв мэдрэмж гэж бас сонин шүү те. Энэ Сүнжитмөм анх тэр нутагт жоохон тугалж охин байхад нэг ингээл нэг алтан ирвэхий одоо эргээл явж исэн хамгийн сүүлд нэг чулууныхаа одоо шарил дээр очоод яж хат нөгөө ирвэхий гараад ирж исэн. Энэ талаараа нэг хэрүүл их сонин санагдчихээн л да. За нэрээ би ингээл зүгээр л ингээл дан амьдрал биччихээр нөгөө зохиол амтгүй. Дээрэс нь би өөрөө бас тэм нэг 6 дахь ертөнд одоо 6 дахь мэдрэхүй энэ сонирхдаг юм баггүй юу. Тэгэл сүнсэн даруулах гэл яг хоо шинжлэх ухаанаар тайлбарлахаар нойрны сайжилтал гэдэг юм бэлээ. Би бол бүр хит материалист биш. Бүр хит ингээд байхгүй юм итгэдэг биш. Яг дундуур нь яагаад гэвэл бидний мэдрэхүй ч өөрөө өчөөхөн юм харах одоо бидний харааны чадвар нөгөө нэг дуу чимээ хүлээж авах гэрцгэл те тэр чинь нөгөө бид нарын сонсч чадахгүй бүр нарийн чимээ бидэнд харагдахгүй тийм ертөнц бол тэрийг өгөөсгөхөр айгу муухаг юм бэлээ. Жохондоо бол би нөгөө материалист үзлэр ингээл өссөн мөртлөө л сүнс мүсгээл айгаал идэг гэсэн ямар ч одоо шинжлэх ухаанаар дарсан тэр нөгөө шинжлэх ухаанд өөрт нь нэгдэг байгаа юмыг хаач чадахгүй юм бэлээ. Тэгээд би дараа нь болохоор арчлын үед ингээл бүр олон юм уншаал тэрийг мэдхгүй юм байхгүй гэж бодхол хамгийн муухаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ сүүлд нөгөө докторантурт ороод шинжлэх ухааны философи гэдгийг үзсэн чинь бүр нарийн болоо явчихсан юм лээ. Шинжлэх ухаан шашин хоёр бол ингээд бие биенээ хүлээн зөвшөөрөөд удаж जैन зэрэгцээ оршдог гэж үздэг. Тэгсэн чинь одоо нөгөө хүмүүс юм уншихгүй болохоор ингээд шашныг шинжлэх ухаанаар тайлбарлах гал боломжгүй шүү дээ. Өнөөдөр шинжлэх ухаан маш балчир байна. Одоо ингээд зөндөө юм хөгжчөөд байгаа юм шиг мөртлөө бид жижигхэн юмнаас болоод хүн хөгж хахад шинжлэх ухаан яач чадахгүй л байгаа байхгүй тий. Хавдрыг ч гэсэн буруу ургасан эсэл гэж байгаа байхгүй. Тэрний буруу ургалтыг зөв болгож чадахгүй. Тэгэхээр хаасан тэр хүний өөхөх төрөх сүнсийг тайлбарлах чадвар өөрт нь байхгүй байгаа байхгүй юу. Дахиад 1000 жилийн дараа юу юм гэхээс те бид нар яаж төрөөд байгаа үхээд хайчихын шинжлэх ухаан ч юу ч тайлбарлаж чадахгүй. Тэгэхээр тэр одоо нөгөө балчир байгаа юмар нөгөө танигдахгүй ертөнцийг тайлбарлах чи өөрөө маш муухаг. Тэгээд шинжлэх ухааны философи тэр энэ хоёр бие биенээ нөхөж оршдог. Одоо нөгөө RM2 бие биенээ нөхдөг шиг л тэрийг би одоо ингээд их сургуульд Монголын хамгийн том философчдоор бас заалгасан. Тэгэл за нэрээ тийм байна гэж бодсон. Тэгээд тэр хөгш аав энэ тэр чин оргүй юм ер нь ярихгүй штэ. Тэгэл бодоолахаар зохиолдоо ч гэсэн тиймэрхүү юм оруулъя. Тэр сүнсэн даруулах гэдэгт нь би үнэхээр олон даруулдаг. Тэгээд тэр ингээд тайлбарлахтаа болохоор ингээд хүн нойр юу сэрх хоёрын завсар ингээд
булчингаа ингээ хөдөлгөж чадахгүй их ядархаар тэгдэг энэ төр гэл тайлбар өгд юм бэлээ. Яг хуу 50% байж болох юм те. Гэхдээ ингээд харахаар манай нөхөр чинь битээр ч яг адилхан хос байхгүй юу? Асар их юм бичдэг. Манай нөхөр чинь нийтлэлч тэгэл PR-ын хүн тэгэл нойргүй юм бичдэг. Тэр хүн ядархын хувьд яг надтай адилхан заримдаа надаас илүү ядардаг байж нэг ч удаа сүнсэнд даруулдаг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ тийм физиологийн хувьд ядраад оюун санаа тэгдэг бол тэр хүнийг удаа даруулж үзнэ дээ. Тэгээд би ингээд ойр дотны хүмүүсээс асуухаар ганц хоёрхан эмэгтэй найз эсвэл нөгөө Японд айгу удсан манай үеэл эрэхтэй дөө даруулсан байгаа байхгүй юу? Тэгээд би бодож байгаа нь тэр бас нэг өөр нэг юм дагаад ороод ирдэг. Тэгээ нөгөө их дагны цохолыг ингээд нөгөө бичгээд судалж исэн чинь нөгөө лүүжин юм манай ертөнцийн бос тийм ад альбангуудыг дардаг тийм нэг ёс үйл юм бэлэн штэ. Тэгээд жалдан гэж нэрлэдэг гэдэг. Тэг тийм юмнууд байхгүй бол тэхгүй штэ бид нарт амар юм зөндөө тохиолддог тий. Тэгэл зохиолоо бичиж хахад өөрөө ирэхгүй л нөгөө тэр өгөх гэж байгаа одоо нөгөө чулууны ээжийг нэг эргэл оцсон чинь нэг эмгэн сууж идэг. Яг манай өгшаав яг тэгж битсэндээ гэл ярьсандаа өвгөн гэж ярьсан өгшаав. Цагаан тэгээ бүр найтаагаадсан. Сонин хог шүү гэл айгүй тийм хинэггүй яриатай хүн байсан байхгүй. Тэгэл айгүй алаа ярина бүх юмыг. Тэгэл уул 8 зүйл ш тий. Гэж байгаа нь яажууд гэсэн чинь бүр инээ гэл. Бүр найтагаа тэр хогч цав цагаан дээлтэй гэл. Тэгэл би бүр жоохон бахтай ингээл жоохон айгал ямар амар юм бэ гэл бодчихсон байхгүй. Тэгэл одоо ингээл цэрмаа ингээл хайртай хүнийхээ ээжийг бас сэтгэлээ штэ ингээл оцсон чинь нэг цагаан эмгэн сууж явах гэл яг нэрэл аваачих гал ирцэн гэл тэгж биччихэж тэр чинь ингээл хөөхий тэр эмээ ингээл явах гэж ийн гэдэг нь илүү ингээд нэг дүрслэн тод болоод байгаа байхгүй. Тэгээд тэр шараа өрөөхөнүүд тэгэхээр одоо би ингээл кино их гэл нөгөө нэг найруулагч Батуулт битээр ингээл ярьдаг байхгүй юу? Орфегийн одоо Монголын тэргүүн найруулагч. Тэгээ Батуулт их хөрх ингээл тэгдэ. Сүнслэг охин байхгүй юу хичээ гэл нэрэл би өөрөө тэгж бодоагүй. Тэгээ нөгөө найруулагч хүн чинь харахаар бас шал өөрөөр харж байгаа байхгүй юу? Тэгэл тэр эрвэхэнүүд тэгээд тэр эрвэхэ ч бол 1 зуны настай. Гэтэл чин тэр зүгээр эрвэхэ биш байсан байгаа байхгүй юу? Тэгээ тэр ирээд ингээл аалхан дээр нонно гэдэг чинь ингээд чулууны сүнсж орц юм уу тий? Тэгэл мэдгүй тэгэл нөгөө зохиолч явахаараа ингээл надад захирагдахгүй яваад идэв штэ. Тэгээд тийм зүн бэлгийн талын юмнууд зүуд тэр үнэхээр уулзахыг хайртай хүнтэйгээ уулзахыг хүсэж байгаа болохоор нөгөө нэг сүнсээр очиж байгаа байхгүй юу? Тэр өрөөнд яг тэр юм болсон гэдгийг дараа нь цахаандаа бичдэг штэ. Чи тэгэж үзэгдсэн гэд. Тэгэхэр чин тэр хоёр хайртай хүмүүс хүний хайр тэр хүний оюун санааг ингээд нэг материалог юм тийм барьж чадахгүй байгаа байхгүй юу? Одоо нэгэн шоронд очиж чадахгүй байгаа ч гэсэн тэр хоёр хүний тэмүүлсэн сэтгэл тэгж тиймэрхүү аргаар биччихэж арай гоё болох юм уу? Тэгээ тэр нэг удгаан монголчууд ч бас нэг бөө удгааны тийм их сайн удгаанууд бол бас үнэхээр шидтэй. Одоо нэг сүүлийн үед их зохиомл хүмүүс гараад штэ. Тэрнээс зарим удгаан нь бол үнэхээр нөгөө тэнгэртэй сүнстэй холбогддог гэдгийг бол би үгүйсгэж чаддгүй. Уул нь би бол борхны шашинд нь л та. Гэхдээ бас нэг тийм сүнслэг талаас бол бас бөөгийн зарим үнэхээр шидтэй жинхэнэ чадaltaй бөө бол байдаг бах гэж боддгийн. Тэрнээс бөө гэж явдггүй л дээ. Тэгэл зохиолт бол яг тэр миний амьдралын туршлагаар сонссон барьсан юмнууд ингээл ороод тэгэл зохиолыг нэг иж бүрэн болгох тийм үү та. Тэд нарыг хасчих юм бол зүгээр л нэг материалист юм болчихж байгаа байхгүй юу? Тий, амтгүй. Тэгж л битсэн юм да. Тэр сууж яадаг эмгэн бол өстой яг хогшаав юм аа нэрэ. Надад бас таалагдсан хэсгүүл 37 оны наадам би өөрөө энэ ном дээрээс уншаад мэдсэн шүү дээ. Тэгэхээр та бүхэн талаараас нэлээд бас судалсан байна да. Тийм бүх хүн чинь бас тэр 37 оны наадмын үзүр төрүүл гарч байгаа юм л та. Тэр нь бас сонирхолтой байсан билгүй дээ тий. Тэр судалсан манай нөхөр чинь бүхтэх дуртай бүхийг алгасахгүй үзэн. Тэгээд нөгөө угаасаа өөрөө сэтгүүлч юм уншдаг хүн болохоор номнууд цуглуулна. Би ч тэгээд нөхөрт бэлгэлэнгээ дараа нь зохиолтой ашиглаж игээд бас авчдаг байхгүй юу. Тэгээд нөгөө Монгол бүхийн төөх мөөх нэлээд олон ном. Тэгээд домгууд манад байдیں۔ Тэгээд би ч бас морин эрдэнэ наадмын түүх гэдэг номнууд бас авч байгаа. Нөгөө Монголын ахуй соёлыг бичгээр чинь яг ямар морь үзүр одоо нөгөө наадам төрүүлсэн айрагдсан тэгээд үзүр төрөний бүх гэдэг яг нөгөө цаг үеэ үзүүлэхээр айгу чухал. Тэгээд яг тэр түүхийг ингэж бүр хайж агаад
ийм хоёр хүн Аатал усан жамц заан баргын гэлэг заан гэдэг ийм хоёр хүн үзүр төрөнд үлдсэн гэдэг түүхэн дээр нь байж байна. Тэгэхээр цахим ухсан чи ёо цахимын үед одоо амьдарч байгаа маань их аз юм байна. Зураг нь гараад ирсэн. Тэгээ нэг нь ийм бүрх малгайтай, нэг нь цэргийн малгайтай. Тэгээ тэр үед чинь цэргийнхэн барилд бол цэргийн малгайгаа өмсдөг. Тэгээ яг нөгөө талаас жоохон нөгөө нэг орсчоод хувцхонор бас хомсдож ирсэн юм билээ. Одоо нөгөө одоогийнх шиг ийм сайхан бүхний хувцхонортай үе чинь ингээ арчлын үе шүү. Тийм шүү дээ. Тий. Тэгээд нөгөө нэг бүрх мөрх олол тавьчихдаг. Одоо бол улсын наадмын төрөө бүх чи бүрх малгай өмснө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр үед чинь ингээл хүмүүс социализмын үеийг нэг л гоё л гэдэг юм. Тэгээд ёс заншил бол байхгүй болсон шүү дээ. Тийм шүү дээ. Дөнгөж 30-аад онд тийм байгаа юм чинь миний баг байсан үе чинь бүр байхгүй шүү дээ. Өмсөгтэй хэлж байгаа байхгүй. Тэгээд тийм хоёр хүний зураг байжсэн. Тэгэл за ингэсэн байна гэж бас нөгөө нэг юутаа бүрх малгайтай тэгээд мэгээд тэгээд нөгөө сониуч зан хөдлөд баргын гэлэг заан гэдгийг ингээд судалсан чинь бүр гоё нөгөө Монголын нөгөө босоогоороо амиа алдсан баатар Манлаван Дамдан сүрэн гойн одоо дүүгийнх нь хүүхдгэлөө ахынх нь хүүхдгэлөө бүр тийм сайхан удамтай бараг гэхэр чинь баргын Дамдан сүрэн гэдэг юм чинь тийм л хүчтэн бас халахынхаа нутагт ирээл улсынхаа наадам төрүүлжсэн тийм гоё төв байсан. Тий. Тэгэл өстой одоо эрэгтэй мэрэгтэй зохиолч нар юм бүхийн тухай гоё арамаа бичдэггүй бахтаа гэд бас боддөө шүү дээ. Айхтрыг бүх сонирхдаггүй ч гэсэн манай нөгөө соёлын асар том хэсэг одоо сая физикал Азиагаар хэрвээ Орхон баяр ороогүй бол ингэж монголчууд ингэж болохгүй байсан шүү. Тэгээд би одоо Орхон баярыг дэмждэг болсон. Тэгэд ингээд хараадсэн чинь бас тэр дүр төрхөөрөө нэг тийм нэг нууцлаг дуу тэгсэн мөртлөө тэр нэг гадаадын олон хүний хайрыг татна гэдэг чинь тий. Тэгээд тэр задаг шуудагтайгаа тэгэл тэр гоё нөгөө нэг үзэр төрөө нэг хамаг нөгөө наадмынхаа нөгөө цолнуудыг ингээд залуу нэр ээждэг чимэгнүүдийг тэр сүүлийн үед их гоё болгосон шүү дээ. Нямд орж ах юм бас манай бас холын амаатан шүү дээ. Нөгөө нэлээ олон юм оруулж иржсэн бүхэд. Тэгэл тэр гоё юмнууд чинь тэр дэвэл орж ирж ийн хажууд нөгөө лавг очирн ийм нуграач хавцтай. Тэгэхэд яг магна нь ерөөсө бүхэн чимэглсэн байгаа байхгүй юу. Тэгээ ер нь үгүйсэх аргагүй юм бэлээ. Би ингээл нөгөө Ануатан киногоо хөдөлтөх гал Хонконгийн кино фестивалд кино маркет буюу кино зах дээр ингээл нөхөртөг 13 онд анх явж исэн. Тэгэл аз олж нөгөө манай киноны эдитинг гэдэг нөгөө нэг эвлүүлгэн дээр нэг Холливуудад ажиллаж исэн 50 залуу ажилласан байхгүй юу. Тэгээ нөгөөх маань бит хоёрыг бүр киногоо гадаад зарахгүй болохгүй гэд бүх замыг зааж өгсөн. Бид хоёр ч нөгөө зардлаа нөхөөгүй шатцсан байжсэн шүү дээ. Асар их зардалтай. Тэгээд очиод манай Крис гэдэг нөгөө манай Крис ч ингээд наадмын зохион байгуулагч тэгээд нөгөө нэг Golden Network Asia гэдэг том кино худалдааны захирал юм Хонконг эмэгтэйтэй танилцуулсан байхгүй юу. Тэгэл киногийн маань үзэл ингээд алдаа оноог энэ бүгдийг яриад за энэ бол ингээд драма кино байна. Танах чи ингээд баатарлаг болохоор дараачийн удаа ингээд тулаанд кино юм. Тэр чинь ингээд драма төрөл болчихж байгаа байхгүй юу. Эсвэл ингээд танах Чингис л гэж болохгүй шүү. Чингис хааны кино шатна. Танах ингээд нөгөө нэг файтинг ч айгу алдартай байл шүү дээ. Тэр киноны худалдаач нар ийм мэдлэг гэж бүрээ айхтар идэм билээ. Тэгэд та нар ингээд үндснийхаа тэр бүхийн тухай хийх юм бол сонирхно. Эсвэл та нар заавал кино биш тэр танаа үндэсний бүхийнхөө залуучуудыг ингээд бусад тулааныхантай ингэж тулцсан нэвтрүүлэг хийдэр хэлж өгч байсан. Тийм биш үү те. Бүр тийм тэгэх юм бол үнэхээр их мөнгө олно гэд хэлжсэн. Тэгээд бит хоёр бол яг тэгж орчин хэрэгцүү. Тэгсэн чи тэрийг нөгөө том продюсерууд олоод харсан байна штэ. Physical Asia дээр. Тэгээд тэр Монгол бүхийг тэр нэг ясмаас тэгэл тэр сонгосон хүн өөрөө бас их гоё хүн байж те. Тэгээ одоо ингээд Монголыг сонирхох шалтгаан болж ийн гэдэг чинь ингээд энэ бол тэг бүр Хонконг хүн тийм кино их хэрэгтэй гэж хэлжсэн гэхээр чинь тэгсэн чи одоо ингээд монголчууд бөхөө дээдлэлээдэг. Гард магнаагаас өөр кино ахгүй. Тийм гоё арамаан байсан бол би бол эмэгтэй учраас яг сайн бичиж чадна гэж бодохгүй байхгүй. Тэгтээ мэдрэмжээрээ ингээд бүхийн тухай маш гоё арамаан байх юм бол тий тэр олон домгууд аваад байгаа шүү дээ. Би бол домгуудыг уншдаг байхгүй юу. Бүр гарчин тий тэгснэ бүрийн гинт эмэгтэй гарч ирэл тий нэг гараараа ингээд үхрийн хаа ингэж барьснаа зам заадаг. Аль альныг нь оруулаад биччихвэл бүр галзаа зохиолох юм шүү тий. Тэгэд би ямар ч байсан хэсэг нь орсон ч гэсэн тийм бодтой баримттай хүнд бас мэдлэг өгч штэ.
Тэгээд бүр ийм гоё гарал ухсаатай хүн төрүүлсэн юм уу гэд тэр үед бас надад ч гэсэн гоё байсан шүү. Тэгээд би зохиолдоо судалгаандаа бол судалгаа хийхээр л бүхний тухай бичгээс аргагүй болдог. Тэгээд нөгөө их тагны тухай номон дээр чинь манай их тагн чинь хаалхын домогт ах トゥ хоёр авраг намхай лувсан жамбаа хоёрын одоо их тагны бөхчүүд байсан шүү дээ. Гард магна дээр хальт гардаг. Цаг үе болгонд л Монгол бөхчүүд, Монгол эрх хүний тийм нэг тийм үлгэр домог шиг. Тийм тэгээд тэр цаг үеийнхаа бас нэг тийм том бааtruуд байсан юм бэл. Одоо үед ч гэсэн тэгэл бид нарын бага байхад бол нөгөө төрүүлсэн бүхийг Бат Эрдэнэ гэдэг юм уу гэж нэг жуулч асуусан гэдэг ангойд тийм шүү дээ. Нөгөө ингээл жил болгоно Бат Эрдэнэ аврах тэр хүн бол яг бөхөр бол цагийг эзэлсэн хүн байгаа байхгүй. Бид нарын ч гэсэн бага нас тэгэл Бат Эрдэнэ гэдээ бараг өнгөрцөн шүү дээ. Ингээл харахаар Бат Эрдэнэ аврах хүүхэд багтал нэг начин болж исэн гэл нэг залуу хаах тэгэл байхгүй. Тэгэл залуу болсон ч ингээл хүнтэй сухацч Бат Эрдэнэд тэгэл явсан ш. Тийм их цаг хугацааг эзэлсэн. А бүр жоохон бахад ингээл Баян мөнх аврах, Мөнх Бат аврах хоёрыг л мэддэг шүү дээ бид нар. Тийм тэгэхэр чин цаг үе ингээд бүх дорсомж холбоотой. Одоо ингээл бүх гарахаар би ингээл аавыгаа санаал би ингээд 40 гартлаа автагаа байсан мөртлөө тэр хүн чинь өгүүлэгдэнэ. Тэгэл сонсохоор амар хэцүү. Ингээл жоохон бахад чанараагүй тайлбарлагч байсан шүү дээ. Тэрийг би бүрс мэддэн шүү дээ. Ингээд нэг сонирхтгүй ч гэсэн ингээл үзэл сууж хахад тэр чанараа гэдэг хүний дуу хоолой бүр миний чихэнд хоногшсон. Тэгэхээр одоо ингээл сонирхтгүй ч гэсэн бүхийг хаашаа хийх юм бэ? Яалтчгүй л ингээл байж байгаа. Тэгж л одоо зохиолт ч гэсэн ингээд оруулахгүй байх боломжгүй байсан. Нэрэл таны хэлдгээр маш гоё төвхтэй хуучны бүчүүд байдаг шүү. Энэгээр гоё хэнийг нь одоо зохиол мохол бичээсээ тий. Харин тийм тэгэл тэр чин дагаал тэр хошуу нутаг гэл нөгөө нэг их судалдаг юм чинь бас гарна штэ. Хошуу ноём ингээл тэгэл их гоё л байсан юм шиг байгаа. Тэгээд одоо тэгээд машин өгдөг нь бас аргагүй болов гэж боддtiin. Тэгэл тэр үед чинь хүчит бөхчүүд нөгөө авааны наадам мадман дандаа хурдан удмын даага өгдөг. Тэгэл ногтоо аваад явдаг гэсэн гэдэг лөө. Бүр нэг өөрийнхөө төрүүлхийг мэддэг. Манай ногтоо ганцгаасан гэдэг. Тий ногтоо ганцглаад манай өвч чинь бас 1-2 тим наадам бас даага мааг авч исэн юм шиг үлээ. Тэгэд би чинь бас бүх хүний одоо ач охин штэ болно. Тийм л байна. Тэгэд одоо манай Монгол үндэсний соёл асар том байр суурьтай л да. Одоо харин бөхчүүд нөгөө нэр төрөл их сайхан авч явмаар байна. Ер нь хамгийн гол нь. Одоо энэ даяарч байгаа цаг нийгэмтэй. Тий. Тэг яг одоо сүүлийн үе тавс ирж байна. Залуучууд бас их тийм зүг рүү чиглэж байна. Бас олон улсад Монгол гэсэн нэрээ Монгол бөхөөрөөс өстой Орхон баяр авч явж шүү тий. Бас бахархаж байгаа. Өстой бахархаж байгаа. Бүр тэгэл шүтэл Орхон баярын зурагтай хүнжил нөгөө нэг тэг Европ хүн бэл ч тий. Тэгсэн чинь нөхөр нь бэлгэлж дээ ч гэх шиг бас эн чинь одоо тэгээд нөгөө манай наадам чинь манай Монголын брэнд штэ соёлын. Тэгэхэр чи одоо энэ 100 одоо тэр Орхон баяраа үзгээл ер нь жуулч цотгох юм шиг бэлээ тий. Тэгээ сая нөгөө Бат магна тэр хоёр барилдахаар би нөгөө сонирхдгүй юм чи яах вэ? Одоо би Орхон баярыг дэмжихээс аргагүй болсон гэд за Орхон баяр одоо яах байлгүй дээ, дийлэх байлгүй дээ гэсэн чинь бас болчихжээ шүү. Тэгээ мөрөө тавьсан бол хаачих байсан байл. Бүхний орхостой мэдрэмжтэй байна та. Тийм би ч тэгэл ямар ч байсан дэмжиж байгаа. Тэгээд нэг урд нь нэг сонирхдгүй нэг тийм залуухан тийм арслан байгаа юм байна гэл зүгээр ерөнхийдөө нөгөө цаг үеийн бааtruуд гэдгээр нь бол хас хараад байгаа. Тэгжсэн чинь одоо бол бас дэмжигч болсон шүү. Тэгэл орчдсон шүү дээ. Ингээл нэг дэмждэг өгчтэй боллоо та жилийн дараа шал өрөлдсөн байна да. Яг жоохон бахтаас давааны махыгаа дэмждэг байсан юм аа. Тэгэл нөгөө мөнх эрдэнэ ончин тэгэл хэвээр энэ мөнх эрдэнэ гэл тэгэхээр манай аав за яах нь вэ минийх үү тэр чин бас сайн бөх байхгүй юу ганцхан давааны махаас л болж байгаа байхгүй юу бусдаар бол өстой гоё ах байсан ингээл жоохон бахта ингээл уулзахаар гоё чихэр мэхэр өгөөл гоё юм яриад л өстой хөөхөн гэл тэгдэг болохоор нөгөө давааны махыг даваасаа гэл тэгэхээр мөнх эрдэнэ арслан дуунчин нөгөө мөнх эрдэнэ нөөцөхгүй тийм л байлаа ш яг нэг өөрийнхөө одоо ах гэдэг талаас нь тэгээ сүүлд болохоор нөгөө зохиолч юм чинь ингээд судалгаас аргагүй болол тэгэл нөгөө нэг чи улс төрийг сонирхгүй бол улс төр чамайг сонирхно гэдэг шиг би бүхийг сонирхгүйсэн чи бүх намайг сонирхоод зохиол ичгэд дандаа орж байгаа юм чи ануу хатан бичгэд чи ингээл жоохон орох болол их тагны тухай бүр орохоос аргагүй ингээд Монголын бүх үеийн төвхөнд 2 аваргыг барилдуулдаг цор ганц юм бихтэй байсан байгаа байхгүй тийм байгаа зү одоо 2 аваргатай компани ч байхгүй шүү тий тийм л гайхалтай олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
Тэгээд эмгтэй зохиолч бас эмгтээчүүдийн талаар дуу хоолойгоо хамгийн их өргөдөг бас таны зохиолын ихэнх гол дүрүүд бас эмгтэй хүчрхэг юм эмгтээчүүд байдаг. Тэгэхээр энэ утгаараа бас таныг энэ эмгтээчүүдийн баяраар олон улсын эмгтээчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдол нь бас урьж оролцуулж байгаамаа. Тэгэхээр ер нь энэ эмгтээчүүдийн эрхийн талаар та бас сэтгэлдээ хуваалцвал. За баярлалаа. Юу юм бэлээ. Ерөнхийдөө нүүдэлж авах нь Монголын эмэгтэйчүүдийг нэлээд тэм чөлөөтэй байхад нөлөөлсөн гэж үздэг. Одоо нэг Малта бүгд л явна штэ. Гэтэл чин тэр нэг монголчууд нэг Багдадыг байлдаал эзэлж исэн. Тэгэл тэр Багдад ч үеийн үед нөгөө эмэгтэйчүүд нь гівлүр зөөчл. Тэгээ нөгөө чулуун байшинтай. Тийм болохоор ингээд байшингаасаа гарахгүй гівлүртэй байж идэг. Одоо Монгол эмэгтэйг одоо ээжигээл ингээд гівлүртэй ингээд боддоо малаа яаж харах вэ тий. Тэгэл нөгөө ирчүүд ч анги өрөөнд явна. Хуучин үедээ чинь дайн байлдаанд явна. Гэрээсээ гарч болтгоо гівлүртэй байх ямар ч боломжгүй. Ингээл одоо миний зохиолд гардаг угаасаа манай Монголын түүхэндээс нь тэр ойрдын Ану хатан гэхэд л нөгөө галдан бошгот асар олон байлдаанд явсан. Бухар Самаркандыг хүртэл дайлж исэн тий. Тэгээд тэр одоогийн Шинжааны тэнд байгаа Турфан хот мот чинь ингээл байсгаал уулахлал эзэлждэг. Зөвхөн одоо хамгийн сүүлийн галдан гэгт чинь л тий. Тэгэхэр чи нөгөө Ану хотон чи ар гэрээ авч үлддэг байсан. Бүр Оросын элчийн тэмдэглэлт нь байдаг байхгүй юу? Нөгөө нэг ховг сайрын ингээд зүүн гарын хаан тулсын ордонд нь очсон чинь тэр хатна нь байсан гэд. Тэгэхэр чин ерөнхийдөө ингээд ахуй амьдрал нь өөрөө ингээ манай эмэгтэйчүүдийг ар гэрээ толгоолоод үлдэх. Тэгэл нөгөө нэг юм одоо гівлөр ингээд мал ахуйтай бүгд чөлөөтэй байдаг. Нэг тийм даваа тал байгаа. Гэхдээ дэлхийн бүхэл оронд ер нь 19 20 дугаар зуун хүртэл яг нөгөө нийгмийн амьдралд бол эмэгтэй хүн оролцох хэрэггүйсэн. Одоо богд хаан төрийн үед ч гэсэн тэгэл бүх төшмөл сайдууд эрэхтэй л байсан. Тэр нь ганц Монгол биш. Бүх оронд. Тэр Монголын нэг арай даваа тал нь тэр нэг хаадынхаа чуулган хуралдаа дээр бас нэг хаттынхаа үгийг сонсцдог. Тэм нэг эмэгтэй хүн дээлтэй тэм нэг зарим зүйлүүд бас байсан байлээ. Сайн тал нь. Тэгээд яг хав 24 онд нөгөө Монгол нөгөө анх дугаар үндсэн хуультай болсон шүү дээ. Тэгэхэд эмэгтэйчүүд бэлэг авсан гэж үздэг байхгүй судлаачд. Юу вэ гэсэн чинь ямар ч тэмцэлгүйгээр нөгөө улс төрийн эрх чөлөө нийгмийн амьдралд оролцохыг шууд нөгөө хуулиар өгсөн. Тэгэл нөгөө богдын үед ингээл төрмөр байдгүй байсан бол 24 оны үндсэн хууль орж ирэл яг адилхан боловсрал эрэгтэй эмэгтэй адил гэл шууд хуулиндаа. Тэгэхээр нэг бодлын азтай. Ингээд нэг ямар ч тэмцэлгүйгээр олж авсан. Гэтэл чин Европт, Америкт сонгох эрхийнхээ төлөө бас нэлээд зовсон шүү дээ. Тий. Европод чин суфражист гэдэг баха тэр сонгуулийн эрхийн төлөө 18 дугаар зуунд бүр цаазлуулжсэн. Нөгөө эмэгтэйчүүдийг тийм юм хүслээгээд тэгээд нөгөө Англид харин Джон Лок үлээ нэг лорд одоо нөгөө Английн нөгөө нэг дээд танхимчин дандаа лордууд байдаг байхгүй юу? Черчилль ч бас лорд байсан. Нөгөө нэг язгууртнууд нь дээд танхимдаа байдаг. Тэгээд нэг тийм энэрэнгүй үзэлтэн анх эмэгтэйчүүдтэй улс төрийн эрхийг өгье гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр бас зүгээр л ингээл эмэгтэйчүүдийн эрх мэрх гэдэг дэми яриад байна гэж бас болохгүй нөгөө онлынхаа хувьд л. Тэгээ Монголд бол яг хөө тэгээд олон даваа тал байгаа. Тэр угаасаа ч бас нэлээд чөлөөтэй байсныхаа дээр 24 оны тэр үндсэн хууль чинь шууд тэр эмэгтэй эрэгтэйчүүдийн эрхтгч байдлыг өгсөн. Тэгээд цалингийн зураг бол Монголд байгаагүй. Цалин авч ихсэн угаасаа 21 оноос хойш байсан болохоор шууд үндсэн хууль эхлэл. Гэтэл ч одоо зөндөө олон том оронд нөгөө угаасаа ингээд эмч эмэгтэй байгаагүй байхгүй юу? Европ дэлхийд дахинд ажил хийж эхлэхдээ сувилагч нь дандаа нөгөө 2 дахь байранд байсан. Тэгээд тэр Симона де Боварын Дайвар хүстэн гэдэг ном гарсан чинь 2 дахь хүс гэсэн үг байхгүй юу? Тэгэл дандаа эмчин эрхтэй одоо онгоцон тэгэхэд нисэгчин эрхтэй гээл яваал энэ адилхан одоо нөгөө эмч болох эрх байгаагүй. Их сургууль сурах эрхгүйсэн байхгүй юу? Тэгээ 19-р зууны сүүлч Франц жих нөгөө хувьсгалч үндэстэн. Францад нөгөө их сургууль сурах эрхийг зөвшөөрч исэн. Тэгээ Орос, Морс, Польш гэл бусад орноос Францын нөгөө Сорбоны их сургуульд ч очиж анх нөгөө эмэгтэйчүүд дэд боловсрал эзэмшижсэн байхгүй юу. Тэгээд эмч боллоо штэ. Тэгсэн чинь нөгөө хэдэн зуун жил эмч байсан эрэгтэй эмч нь одоо ингээд 1000 паунд авдаг хахад эмэгтэй хүнд 600 паунд өгдөг.
Тэгээ нөгөө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл нь цалингийн нөгөө тэгш бос байдлын эсрэг тэмцсэн байхгүй юу. Тэгээд 80% очичоод байж байгаа гэж штэ одоо хүртэл. Монголд бол цалин бол эрэгтэй эмчт илүү эмэгтэй эмчт бага гэсэн юм байхгүй. Ерөөсөө байхгүй. Зүгээр яг хуу илүү нарийн судлахаар нөгөө их цалинтай ажлыг ер нь дэлхийд даяар эрэгтэйчүүд илүү хийгээд нөгөө нэг үйлчлэгч, цэвэрлэгч гэл цалин багтай ажлын баг ихэнхийн эмэгтэй хийх гэл бүр нарийн юм байдаг байхгүй. Хүмүүс мэдэхгүй болохоор энэ өстой эмэгтэйчүүд ирэх гэж тэмцээд байна гэдэг тийм байдаг. Тэгээд би яг хуу Монголд давуу тал олон байдагт бас баярлалдгийг. Одоо нөгөө өөрөө нэлээд судалдаг болохоор жишээ нь нөгөө нэг Америк гэгт чинь тийм сайхан юм бас биш штэ. Ялангуяа өмнөд можууд нөгөө нэг боллын нийгмийн эсрэг тэмцэл болоход хойдууд нь илүү арчилсан боолгүй болжоод өмнөдийн болчлагчтойгоо байлцсан штэ нөгөө Америкийн иргэнүүд. Тэгээ одоо хүртэл тэр өмнөд можийнх нь эмэгтэй хүн бол нэг эзэгтэй байх ёстой гэдэг даалдын үзэл, шашны нөлөө энэ төр нь байгаль иддэг гэсэн. Жишээлбэл нэг орон хүртэл өөр байхгүй юу? Хойдууд нь угаасаа айгуу чөлөөтэй. Эмэгтэйчүүд мод нь илүү их хэрэг чөлөөтэй. Боолоо төрүүлж ингээд хүн хүнээ болчилж болохгүй гэсэн байх жишээний тий. Тэгэл Монголд бол тэр давуу тал нь хизээч нөгөө цалингийн нөгөө зөрөө гэдэг нь анханасаа байгаагүй. Хит иргэншээг байсны бас сайн тал нь шүү дээ. Тийм юм байгаа юм. Тэгэл тэгтээ ингээд эрхийн одоо жишээлбэл нөгөө соёлд жишээлбэл тэр нэг зөөрөг мөг тэр ч гэсэн одоо болохгүй юм байгаа. Жишээлбэл нөгөө эм хүний үсэн орт ухаан богн энэ төр гэл те. Тэрийг ингээд аль болохоор хийхгүй байх те. Тэгэл нөгөө эр хүн шиг штэ гэл нөгөө эмэгтэй хүнийг магтахаараа те. Эмэгтэй хүнээр л сайн хүн ухаантай хүн. Заавал нөгөө эрэгтэй хүнтэй зөөрлөх шаардлага байхгүй юу? Тиймэрхүү юмнуудыг хүн ингээд баг багаар хаалгаад байвал их зүгээр. Бүр эмэгтэйчүүд өөрсдөө хэлдэг юм аа. Ингээд нэг шалчгансан эрэгтэй хүнийг нэг хүүхэн шиг гэл. Тэр яагаад бүх эмэгтэй шалчганаар биш штэ тий. Тэгэхээр зүгээр шалчгансан л залуу гэхээс ш. Заавал хүүхэн шиг гэж өөрийнх нь ээж мэж бүх эмэгтэй хүн орчиж байгаа байхгүй юу? Гэтэл ямар гоё төс тас эмэгтэйчүүд байдгүй тий. Тэгэхээр тиймэрхүү нэг үг хэлэнд хүртэл нэг тийм ялгуурл яваад байдаг. Тэгээд нөгөө яага оргуугаас охинтой гэл тий. Тэр чинь ингээд бүхэл бүтэн хүн төрчихөж захт заавал оргуу байснаас дээр гэх чинь бас үнэхээр ингээд орчин үеийн хүмүүнлэгийн талаас тийм ялгуурлсан үг хэллэг болчиход байгаа байхгүй юу. Тэгэл одоо тэр янз янзын гэр бүлийн хүчээр хэлгээл тиймэрхүү эрхийн тийм хардалт тэгэл нөгөө яг хуу эмэгтэй харддаг хүнч байна. Гэхдээ нөгөө эрэгтэй нь илүү хүчтэй болохоор илүү хүчирхийлэл рүү орчиж байгаа байхгүй. Эмэгтэй хүн чинь нэг нөхрөө барьж цоцчих чадахгүй штэ. Яг хуу эмэгтэй хүн хүчирхийл байгаад байгаа эрэгтэйг. Гэхдээ нөгөө эрэгтэйгийнх илүү амь насанд халтай тий. Ингээд судлаад үзэхээр гэр бүлийн хүчирхийллээр амиа алдах 80% нэмэгтэй байх гэд. Тиймэрхүү юмнууд байгаа болохоор бас л нөгөө залруулад явах тий эрхийн асуудлууд байж байгаа. Тэгээ тэр нэг бага насны охтуудыг нөгөө хүчирхийлэх тэр бага насны охтыг хүчирхийлэх гэж байгаа шүү дээ. Бага насны охтын ээж болох. Тэгээ тэр бүхэн чинь бас эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд орно. Тэгээд нөгөө Мартин 8-ыг ээжүүдийн баяр гэхэр буруу байгаа байхгүй юу? Mother's Day биш шүү дээ. Women's Day байхгүй юу? Тэр woman дотор чинь ээж болоогүй эмэгтэй орно. Жохон охтууд бүгд орно. Тэгэхээр чи ээжүүдийнх гэхээр охтын эрхийг яах вэ? Өнөөдөр баг насанд хүрснээсээ илүү охтын эрхийн асуудал үнэхээр хурцаар тавигдчих штэ Монголд тий. Бага насандаа ээж болж байгаа охтууд маш олон байна. 10-аас 18 нас гэж байгаа. 10 настай юу ээж вэ? Нялх хүүхд үсттэй. Тэгэхээр чин иймэрхүү асуудлууд чинь эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд орж байгаа. Тэгээд мэдээж олдтой тал Монголд нэлээд байдаг. Тий. Тэгээд ерөөсөө энэ хүсийн дайн л байж болохгүй. Эрэгтэй хүмүүст ч айгүй хэцүү асуудлууд байгаа. Эмэгтэйчүүдэд ч байгаа. Эрэгтэйчүүдэд хэцүү байх нэхэр эмэгтэйчүүдийн эрхийг хайж болохгүй. Монголчууд яг тэгэх гээд байгаа байхгүй юу? Аль альны адил тэгш манай үндсэн хууль чинь тэгэл болно хүмүүнлэг хууль юм байгаа шүү дээ. Бүр 24 оноос ахвал эмэгтэйчүүд тэр цалингийн тэгш байдлыг өгөөл ирсэн байна. Тэгэл болчдөг юм биш амьдрал чинь. Зөндөө асуудлууд гарч ин. Тэгээд энэ өдрөөр эмэгтэйчүүдийн эрхээ илүү ярьж байгаасай. Тийм одоо энэ ярилцлагын эцэст бас яг энэ эрхийн өдөр таарсан асуулт тавьсан бас их талархалтай байна. Баярлалаа танд. Миний хувьд ч гэсэн ялгаагүй бас тэгж боддог. Ер нь бол эхнэр аавна гэдэг чинь тэр хүний өмч биш байхгүй юм. Тэгэхээр харилцсан бие бинийгээ хүндэлж, харилцсан бие бинийгээ одоо хөгжүүлж тухайн хүн өөр өөр ингэсэн орон зайтай гоё ингэж амьдрал
их аз жаргалтай сайхан амьдрах юм болов уу гэж би хөвтө боддог шүү дээ. Өстө үнэ нөгөө хувийн орон зай тий. Хувийн орон зай, Манай тий. эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэйчүүдийнхаа орон зай бас халтдсан билээ шүү. Би бол одоо нөхрийнхөө утас моцонд хүрдэгчгүй тэр хүн ч хүрдэггүй. Тэгсэн чинь бүр нөгөө юуных нь тий фэйсбүүкнийх нь код модыг өөрчилсөн байна. Ээжүүдээ яаж хакертах уу гэдэг гинэ. Би бүр юу гэсэн үг вэ? Тэгээд тэр эхнэрээс виз авах энэ төр гэхээр би бүр гайхаад. Би нөхөрт виз өгдөг бол тэр хүн надтай 35 жил амьдрахгүй байсан. Би ч виз авдаггүй л ахгүй юу? Би чинь айгуу тийм хүнд нөхцөлтэй амьдраа шүү. тийм шүү дээ. Тэгэхээр ингээд харилцан бие биенээ баг хянаач л гэж залуучууд хэлмээр байдгийн. Тэгээд айгуу дургуун бэлээ тэгж хэлэхээр би бол одоо ингээд ийм ороо энд сууж ин миний хань ч гэсэн бас нэг газар ажиллая гэл явж байгаа. Энд чинь юуг нь тэгж төсөөлөд хянаад байдаг байна тий. Тэгэл утас моцонд нь ойртол код мод гэвэл ч уучлаарай тэр бүр зүрх дарж болтгоо гинөө. Бүр юу гэсэн үг вэ? Гэтэ харин миний уншигч нарын ихнэрүүд ямар ухаантай хүмүүс вэ? Миний сайных юм уу? Надад зүрх дардаг ингээ эрэгтэй уншигч нар зөндөө байдаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд нөө босод хүмүүс чинь зүрх дарлаа гэд бүр ихнэрүүд наалаа шүү гэд ороод ирдэг гинэ. Тэгсэн чинь өнөөдрийг хүртэл над руу нэг ч эмэгтэй орж ирсэнгүү. За би ч угаасаа нэг хүний нөхөр мөхөр сонирхох штэ. Тэгээ нөгөө орон миний зохиол бүтээлтэй холбоотойгоор л орж ирдээ. Тэгээд одоо миний нөхрийн тэр пост мост нь хүн амьтан юу ч дарсан, минийхд юу ч дарсан битээрээс тэр мөрийн сонирхдаггүй шүү дээ. Тэгжээж гоё. Ёстой нэг өөрөө ч хэлсэн. Ёстой тэр орон зай. Угасаал хүн чинь өөрөө хувь тавилантай орон зайтай төрж байгаа шүү. Орчин төрж байгаа. Ирсэн. Тий. Тэгэхээр чин тэр болгоныгаа гэсэн баг амьдралаас бас цаанаас өвгч даалгавартай ирж байгаа шүү дээ. Тэгэхээр харилцсан бие бинийгээ дэмжиж хөгжигдөн нэг нэгэндээ тийм дэм болж хөгжиж амьдрал их сайхан юм болов. Уул нь тийм. Тэгээд одоо бүр ёстой бүр нөхөр хэрэггүй гэвэл бас хэцүү. Уул нь үнэхээр сайн нөхөртэй суугаад тэгээд амьдрах юм бол уул нь нөхрийн төшиг чинь бас л гоё яддаг шүү дээ. Би ч одоо ямар сайндал нөгөө их дагны номыг бичгээл хинтээ аймгаар хөндлөн голд явсан. Би ч өөрөө жолооч барьж чаддгүй хөдөө бол бүр чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхэд өөстөө ийм гоё юм бичих гэж яхад ийм сайхан их дагны тухай. Угаасаа Чингис хааны нутаг юм чинь ингээл манай нөхөр чинь морин жолоочоор явчих юм чинь тэгэл хамт нөгөө балдан брэвэн хийдийг үзэл тэр болгондоо хүн чинь ингээл хүний сүнс хөгжт юм билээ л дээ. Тэгээд нөхөр тэгж явахгүй бол би тэр 5 6 сумаар хөндлөн голд явах чинь бас л амаргүй шүү дээ. Тэгж л одоо бас хүн төш шиг бол үнэхэр гоё байдаг. Байна. Би ингээл ануу хатан романыг ингээл бичээл дуусчихсан тэр үед чи ихч залуу байсан гэсэн чинь нөхрийн найзууд хүүе шүүтрээ бүр түүхэн арман бичиж байгаа мó гэд тэр үед би анхных байсан шүү дээ. 2010. Тэгээд хатуу хавцтай зөөлөн хавцтай хэвлэх хүлээ авалт хийх бүх мөнгийг нөхрийн найзууд өгчээсэн шүү дээ. Тэгээд бүр тэд нар үнэхээр баярлж исэн гэсэн нөгөө мантхай цэцэн арман чинь 84 5 онд эрэхтэй нацагд орж байгаа байсан. Тэр нь Монголын бүх уран зохиолын түүхэнд хатны тухайн анхны арман байсан чинь минийх 2 дахь байхгүй юу. Тэгээ эмэгтэй хүн. Түүхэн арман бичснээр удалгаан дараа 2 дахь эмэгтэй болсон. Нийт эрэхтэй эмэгтэй бүх зохиолч нар донд нөгөө хатны тухайн тэгэхэр тэд нар бүр үнэхээр хүндэлсэн гэсэн. Хэвээ ямар агуу юм бэ хэвээ. Тэг гэр мөрийнхээ ажлыг хийгээд исэн нөө энэ төр нэг хөөрхөн тэр би хийж лээсэн л доо. Тэгсэн чинь тэгэлгүй яах вэ гэдгсэн чинь өө хэвээ нэрээ тослохгүй болохгүй гэсэн чинь жоохон дэмжлэг бас хэрэгтэй л байгаа юм шиг байлаа гэсэн чинь ингээл нийлэл өгсөн чинь 6,000 жилөө нилээх доллар исэн. Одоо ингээд одооныхоор бүр их байсан байлаа ш. Тэгээд хатуу хавцтай ном чи айгу үнэтэй байдаг байхгүй юу? Тэгээд хатуу зөвлөнөр нь би дараа нэг 2 ном л хатуутай хэлсэн. Тэр чин бүр шууд л ингээл хатуу зөвлөн гэл тэгээд юм бэлгийн уттай. Тэгээд нөгөө Улаанбаатар даяар ингээд 44 сорталчилгааны самбар манай нөхөр ингээд энэ дандаа л омо гэл савн бок рекламдахын нэг удаа ч гэсэн номыг ингэж тавил да гэд. Тэгсэн чинь тэр бүх зардал нь ингээд нөхрийн найзуудаас ирж исэн. Бас л гоё байгаа зү тий. Би одоо ч гэсэн тэд нарт аягүй баярлж явдсан шүү дээ. Тэгээд Тэмүүжин ингээд ресторанд хүлээ авалт хийж байгаа. Бүр сүртэй юм болж ирсэн. Тэгэл тэгэхэр чи ингээд ер нь хань нөхөр ихнэр нөхрийг ч гэсэн ингээд галзаж явахт чи ихнэрстэй ямар их цаг нар хамаг амьдралаа зориулдаг үлээ тий. Тэгэхэр чи яг л Монголын ард түмэн арга бэлэг гэсэн чи үний юм бэлээ. Хүний амьдрал чи амьдралаас авах хамгийн том бэлэг гэвэл сайн хэнтэй уулзрах гэдэг. Харин ёстой тийм л юм шиг үлээ. Эрэгтэй үндч эмэгтэй үндч.
Тийм л байна. Тэгээд яг л тийм сайхан хайрын тухай хагцшгүй хоёлаа ярьлаа. Тэглээ. Баярлалаа танд. Миний урилгыг бас хүлээж авч хөрөлцөн ирж сонсогчд минь бас сайхан бүтээлээ ярилцсан танд чин сэтгэлээсээ баярлж байгааг илэрхийлье. Баярлалаа. Би тэгээд хөтлөгчдөө нэг бяцхан уран бүтээлэл өгье гэж бодсон л доо. Юугаар баян түүгээр дайлна гэд. Тэгээ нөгөө түрүүн баах ярьсан 7 жил битсэн их тагны тухай ном. Тэгээд би сүүлчийн хаан хата хоёроо их хүндэлж дэдэлдэг. Энэ хоёр хүн л Монголд төрч ясыг хамгийн сүүлд буцаад сэргээхэд хаан хатны сэнтэд заларч исэн Богд хаан их таг нь хоёртой нэг календар байгаа. Тэгээ ширээн дээр ажиллаа бичнэ. За маш их баярлалаа танд. Хүндэтгэж уншнаа. За яа гэм бэ номны тухай ярилцлага гэдэг анхны бүх баг шүү. Тийм болохоор би ийм юмнаас болоод одоо Орхон баяр бүрэн төгс хоёрыг одоо айгуу дэмждэг боллоо гэд дараа нь ярьжээ. Номны нэвтрүүлэг хийх чинь бол соёлын үрийг тарьж байгаа байхгүй. Тэгэхээр яа тийм зураг өгөг. Тийм. Дараа нь өгч. Дараа нь. Би яхан ичээд өгдөө. Эвсгүй ашмай. Манай подкастта хамтран ажиллаж байгаа Эвсэг гээд ноолор эдлийн компани байгаа. Тэгээ ноолор эдлийн компани маань гарын бэлгийг бас танд хартуулж байна. Баярлалаа. Арт түмний брэнд гэдэг тий. Тий. Би ч одоо Эвсэг компани одоо нүүр царай болоод 4-5 жил болж байна да. Тэгээ ийм гоё номын подкастыг дэмжиж байгаад нь би бас талархаж л байна. Ер нь монголчууд их уншдаг л болмоор байна. Жохон оюун ухаан боловсруулах тэгээд сэтгэлгээний хувьд жохон урагшлахгүй л. Тэгэхээр ийм сайхан нэвтрүүлгэнд амжилт хүсье. Бас олон дагагчтай болоход уриалнаа. За баярлалаа. Ерөө дотор шигээ.